Ер нь бол охтуудад бол сарын тэмдгийн мөчлөг нь эхлээд тогтворгүй байж болно. Магадгүй богино хугацаатай ирээд ч юм уу 1-2 сар ирээд алга болчдөг ч юм уу эсвэл ингээд хугацаа нь ингээд яг ийм тогтвортой болж амжаагүй байж болно. Энэ болохоор нөгөө шилжилтийн учраас иймэрхүү тохиолдол байдаг. Ер нь бол одоо бас жирэмсний одоо ингээд явц аюу тийм амаргүй болчиход байгаа. Хэвийн одоо ингээд урд нь аюу их хэвийн жирэмслэлт явагддаг гэсэн бол одоо ихсэн эмгэгүүд ихсэн тэгэл ер нь бол гадаад орчин хүчин зүйлээс шалтгаалж гэнэ хоол хүнсний аюулгүй байдлаас шалтгаалж гэнэ ингээд жирэмсний явц аюу хүндрэлтэй явагдах тохиолдлууд ихсэж байгаа байхгүй юу? Сайн байна уу эрхэм үзэгчдээ, эрүүл хэмнэл подкастын энэ удаагийн дугаараар гэрэл тэсгийн дэлхийн эмэгтэйчүүд нөхөн өрчхөн их хэмж анагаах ухааны докторант энэ наран гэрэл хэмж маань оролцож байна. Өнөөдөр бид эмэгтэйчүүдийн нөхөрчгүй эрүүл мэндийн сэдвээр ярилцахаар нэгэд эмчийг орсон байна. Сайн байна уу? За сайн байна уу? За хоёулаа эхлээд энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар эхний нэг сэдвээ эхэлчихье тий. Энэ дээр одоо хэвийн сарын тэмдгийн тухай ярилцъя л та. Энэ сарын тэмдгээ ер нь яг одоо тий өргөжлөх хугацаа нь хэддээс хэд видийн тэгээд яг бүтэн нэг циклийг хэдэн хоног гэж тооцдیں۔ Тэгээ яаж зөв одоо тий хоногоо тоолох хэвтэй вэ? За сарын тэмдгийн мөчлөг нь бол дунджаар эрүүл эмэгтэй сарын тэмдгийн мөчлөг 28 хоногтой. За тэгээд эхний одоо өдөр сарын тэмдэг ирсэн эхний өдрөөс дуусах өдөр хүртэл өргөлжилдэг. За зарим хүмүүст болохоор сарын тэмдэг маань одоо ингээ багаар ингээ тусгнах төдий ч юм уу те ингээ 1-2 хоног гардаг ч гэсэн яг ингээ тэр тусгаж байгааг бол яг сарын тэмдэг бүр ирчлээ гэж бас үздэггүй. Яа тэгэхээр яг сарын тэмдэг маань бүрэн хохроод хинжээ нэгсэх үед бол ер нь сарын тэмдэг яг ирж гинэ гэж тооцох хэрэгтэй. Тэгэхээр сарын тэмдэг ирэхээс 1-2 хоногийн өмнө ганц нэг тусгаж байгаа тий. Тэрийг бол яг сарын тэмдэг гэж үзэхгүйгээр даамсагных нь одоо яг тий 3-1-ээс дээш хэмжээтэй их ирж байгаа үегээл сарын тэмдгийн эхний өдөр гэж тооцох хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөг нь бол 20-оос дотогшоо цөөхөн ирээд ах юм бол богино мөчлөгтэй буюу сарын тэмдэг хэвийн бус бага одоо хоногтой ирж гин гэж үздэг. Тэгэхээр заавал эмчд үзүүлэх хэрэгтэй. Ямар шалтгаантай ингээд бага хоног нь бага ирж гин те. Эсвэл бүр 32-оос дээш хоног ирээд ирэх юм бол энэ маань урт хугацаатай нэлээд урт мөчлөгтэй байна гэж үздэг. Зарим тохиолдолд бас удаан хугацаагаар 7-оос дээш хоног те 10-аас дээш хоног ингээд үргэлжлээд ингээд байх юм бол бас цус алдалтч гэж үздэг. Тийм болохоор хэвийн бус менструал сайкл буюу сарын тэмдгийн мөчлөг хэвийн бус ирж байгааг бол 32-оос дээш болоод ирэх юм бол их удаан хугацаагаар их хэмжээтэй ирж гэнэ гэж үзээд эмчид хандах хэрэгтэй байдаг. Тийм. Сарын тэмдгийн мөчлөг ирэхээс өмнө бас одоо нуруугаар өвдөх те хөвлөгээр баацлах тиймэрхүү одоо сарын тэмдгийн мөчлөгтэй холбоотой тийм шинж тэмдгүүд бас ирдэг. Гэхдээ энэ болохоор зарим үед бас эмгэг байдлаар маш хүчтэй одоо нуруугаар өвдөх, маш хүчтэй гизээр ингэж базалж өвдөх те. Тэгээ бүр босож чадахгүй, им уухаас өөр аргагүй байдалтай тэгэж өвддөг бас хүмүүс үүдэг. Тэр бол яг бас өвчнөд холбоотойгоор өвдөж байж магадгүй. Яа тэгэхээр эндометриозын ч юм уу те эсвэл одоо ямар нэгэн наалдц өөр бусад эмгэг аденомайозис ч юм уу ийм булчингийн өвч одоо гаралтай өвчнүүдээс болоод бас сарын тэмдэг нь маш хүчтэй өвдөлттэй ирээд босч чадахгүй 1-2 хоног хөвтээд тий тэгээд ингээд байгаад байдаг. Тэгэх юм бол бас эмчд үзүүлээд ямар шалтгаантай маш хүчтэй өвдөлттэй байна, өвчин намдах юм дарагдахгүй байгаа шалтгаанаа тодруулах шаардлагатай байдаг. Тэгэхээр сарын тэмдгийнхаа мөчлөгийг бас сайн ингэж хянаж ямар хугацаагаар яаж ирж гин, хэдэн хоног үргэлжилж гин, ямар завьур илэрж гин гэдгээ тэмдэглэх хэрэгтэй. Сүүлийн үед аппликейшнууд гарсан байгаа шүү дээ, тий. Тэгэхээр аппликейшн дээр ингээд тэмдэглээд явах юм бол бүх нарийн симптомууд нь ингээд чеклээд ингээд амархан байдлаар аягүй их гарцсан тийм
аппликейшнууд аягүй сүүлийн үед гараад ирсэн байгаа байхгүй. Тэр бол аягүй тийм хэрэгтэй бөгөөд дараа нь ч гэсэн би ямар үед миний сарын тэмдэг алдагдчихсан, ямар үед ингээд өвдөл зовир нийх байсан гэдгээ анзаарах боломжтой гэсэн үг. За октоодын хувьд бол одоо дөнгөж анх сарын тэмдэг нэрж байгаа октоодын хувьд бол энэ сарын тэмдэг мөчлөг бол харилцаа адилгүй байгаа даа шүү дээ. Хоорондын хугацаанд урт богино гэдэг. Тэгэхээр энэ октоодод ч гэсэн бас нөгөө энэ одоо аппликейшн дээр ч юм уу те тэмдэглэл байдлаар хөтлөх нь зүйтэй гэсэн үг те. Тийм. Ер нь бол октоодод бол сарын тэмдгийн мөчлөг нь эхлээд тогтворгүй байж болно. Магадгүй богино хугацаатай ирээд ч юм уу 1-2 сар ирээд алга болчдөг ч юм уу эсвэл ингээд хугацаа нь ингээд яг ийм доктортой болж амжаагүй байж болно. Энэ болохоор нөгөө шилжилтийн учраас иймэрхүү тохиолдлууд байдаг. Тэгэхээр бас октын эмчт юм уу эмэгтэйчүүдийн бас эмчт үзүүлэх хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар дааврын өчнө тархинаас ялгарч байгаа одоо сарын тэмдгийн хэвийн мөчлөгт оролцдог тэр даавруудын алдагдал бас байждаг байхгүй юу? Зарим хүмүүст болохоор эстроген даавар хэмжээтэй өндөр ингээд ялгараад байх юм бол эсвэл зарим нь болохоор шар биеийн дааврын алдагдлаас болоод сарын тэмдэг нь алдагдаад удаан хугацаагаар ирэхгүй эсвэл удаан хугацаагаар ингээд хэмжээтэй багаар ирдэг ч юм уу иймэрхүү зовирууд бол илэрдэг. Тэгэхээр тэрийг заавал нарийн мэрэгжлийн эмчт үзүүлээ дааврын тодорхой хэмжээ цуснд үзэж байгаа. Тэгээд тохирсон эмийн буюу дааврын эмчилгээ хийж бас эмчилж болдог. Тэгэхээр одоо октын сэдв дээр ярьж байгаа дээр зөвхөн сарын тэмдгийг хоёлаа ингээ яриа өнгөрчихөж шүү дээ. Гэтэл одоо ээж нь ч юм уу их чинь эмээ нь ингээд нөгөө анхаарах ёстой өөр ингээд та ингээд эмч хүний зүгээс одоо хүүхдийнхаа одоо бодвол одоо биеийн хөгжлийг яаж одоо үнэлээд одоо мэдээж эмнэлэгт очихоос тэр хүмүүс л тэр хүүхдээ илүү сайн мэдж байгаа шүү дээ тий. Тэгэхээр энэ талаас нь та одоо эдгээр асран хамгаалагч юм уу тий энэ хүмүүст нь зөвлөөд яг эмч хүний зүгээс энэ дээр нь анхаарад ингээд тэрний дараа ингээд эмнэлэгт хандаарай гэдэг нэг зэм зөвлөгөө хэлээд өгч байж болох юм тий. За мэдээж охтууд чинь нэг анх сарын тэмдэг нь ирж явах үед нь за ээжүүд нь мэдээж за сарын тэмдэг нь ирж байгаа юм байна. Даамсгийн бэлдэж өгөөл тий. Тэгэл сарын тэмдгийн талаарх зөвлөгөө ас өгж байгаа хэл та. Тэгэхээр тэр зөвлөгөө бол маш чухал. Мэдээж энэ бол ингээ хэвийн үзэгдэл энэ эмэгтэй хүн болгон тохиолддог. Тэгээд энэ сарын тэмдгийн үеэр их тэр ариун цэврийг аягүй сайн сахичих хэвээр амарх хэвээр ус сайн уух хэвээр гэж юм уу те. Тэгээд стресстгүй байх гэдэг энгийн ингээд зөвлөгөөнүүд аягүй сайн өгж явах хэвээр. Дээрэс нь болохоор сарын тэмдгийнхаа одоо анх ирж явах үедээ болохоор хүмүүс ингээд нөгөө хэмжээтэй бас гинт ирээд байх юм бол бас тэрэн дээр аягүй сайн харах хэвээр. Дээрэс нь охин хүүхд юм чи мэдээж ингээд нөгөө шилжилтийн эмэгтэй хүн болж байгаа байхгүй одоо ингээд сарын тэмдэг ирж байгаа гэдэг чинь хүү өрчгөн үйл ажиллагаа ингээд эхэлж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр өндөгчний үйл ажиллагаа умаа ингээд умаа салст ингээд хүсээ зузаараад тэгээ тэр маань ингээд тодорхой хугацаанд хүсээ зузаараад тэр нь үр тогтохгүй болохоор ингээд ховхроод гарч байгаа тэр одоо ингээд эмэгтэй хүний ингээд хүү өрчгөө эхэлж байгаа тэр процесс учраас аюул сайн тэр ариун цэврээс гадна бар хөхвийг нь сайн ажиглах хэрэгтэй. Тэгээд бас ингээд нөгөө нэг яг даавраас шалтгаалсан ямар нэгэн сэтгэл санааны хямралд орж ийн үгүй юу гэдгийг анзаарах хэрэгтэй. Тайван байх, стрессгүй байх, хичээл номынхан тэр ачааллыг бас аюул их зохицуулж өгөх гэх мэтчлэн тиймэрхүү тал дээр нь илүү анхааруул илүү зүгээр ээжүүд тэгэхгүй нөгөө нэг ингээд гинт ингээд сарын тэмдэг гэдэг юм ирэхгүй байж байгаа гинт хүрээд ирчингүүд октоодод бас зарим хүмүүсд бас нэлийн ингээд хэцүү тэрийг ингээд тасах гэж тий менеж хийх гэж бас ингээд бас жоохон хэцүү байдаг тал байд юм шиг байна. Тэгэхээр тэрэн дээр нь сайн анхаарч өгөөд айгуу сайн ойлгох хэрэгтэй гэж бодож байна тий. Хөхөн жоохон ургаал хүндүрлээл тий сарын тэмдэг ирэхээр бас хөхөн дээр нь хүндүрлэх завир бас илэрч идэг. Тэгэхээр тэрийг болохоор зүгээр ажиглаад ямар нэгэн одоо юм ингээд эмгэг биш өө нөгөө тэмтэрж үзэх хэрэгтэй тий. Зөвхөн хүндүрлээл зөвхөн ингээд талгаан жоох ингээд яаж ах юм бол тэр бол хэвээ үзэгдэл. Бүр бас хөхөн дээр нь ямар нэгэн юм одоо үүсгэр ч юм уу тий хатуу юм мэдрэгдэх ч юм уу тэр нь арилахгүй удаан байх удаан хугацаагаар өвдөх ч гэдэг юм уу тиймэрхүү завирах юм бол заавал мэдээж мэрэгжлийн эмчт хандаад ямар шалтгаантай юунаас болоод ингэж ийн гэдгийг нь тодруулах хэрэгтэй.
Тийм бас бүр огтд үүсдэг эрт үеийн эндометриоз гэдэг өвч бас байдаг. Сарын тэмдэг маш хүчтэй өвдөд бүр жоохон охин байх үеэс нэхэлсэн тийм өвч бас байждаг. Тэгэхээр тэр үед бол сарын тэмдэг маань маш хүчтэй өвдөх тий бүс рүү нь хатгуулж өвдөх, хөвлөгээр нь цаардаж дүүрэх, эсвэл одоо сарын тэмдэг нь өнгөн өөрчлөгдөд хар хүрэн болох ч юм уу тий. Эсвэл зарим тохиолдолд бүр билиарцанд ч ороогүй ингээд байжсэн мөртлөө уйлахаа өсчдөг тийм тохиолдол байдаг. Тийм болохоор магадгүй миний хүүхдийн одоо миний охины сарын тэмдэг маань хэвээ ирж гин үү, ямар нэг нэмгэг юм байна уу гэдгээ үзүүлчих бас болно. Заавал ингээд нөгөө өөрөө ингээд нөгөө бүгдийг зохицуулах гэдэг ахгүй мэрэгчлийн эмчд үзүүлээд хэвээ явагдаж байгаа эсхийг энэ шалгуулж бас болох юм. Тийм бол илүү амар тий. Цаашаа ингээд нөгөө хүүхдтэй бас зөвлөгөө өгөөд ингээд яваа туслах боломжтой гэсэн үг байхгүй юу? Тийм. За сарын тэмдгийн одоо ингээд гарч байгаа цусны өнгө цус алт болж байгаа үе цусны өнгө хоёр ер нь бол ингээд жоохон өөр байгаад байгаа штэ тэр чинь нэг салстай ч юм уу ингээд тэрийг ер нь энгийнүүдээр ингээд ялгах боломжтой байдгүй одоо зарим эмэгтэйчүүд ч гэсэн тийм нэг сарын тэмдэг мөчлөг хоорон дунд нь цус үзэгдэх тохиолдол гардаг штэ тий тэнгуү тэрийг нөгөө юм ирчлээ гэж бодоод байдаг тий ер нь тэрийг тэр тухайн үед л эмчэд хандах уу эсвэл өөрийнхөө яг тэрийг ажиглах хэрэгтэй. Сарын тэмдгийн мөчлөгийн дунд үеэр гардаг цус бол янз бүрийн шалтгаантай байж болно. Нэгдүгээрт нь болохоор хамгийн наадзах нь болохоор умаа үзүүний өрөвсөл тий байх юм бол бас цус сарын тэмдгийн дундуур сарын тэмдэг ирээгүй байх цус гарч үзэгдэж эхэлдэг. Тэгэхээр тэрийг болохоор заавал үзүүлэх хэрэгтэй. Яагаад тэгэхээр сүүлийн үед бол умаа үзүүний архаг өрөвслээс болоод умаа үзүүний одоо нөгөө нэг одоо хүнсэр вирусын шалтгаан умаа үзүүний одоо хавдар айгүй их тохиолдод байгаа шүү дээ. Тэрнээс чинь тэр их элбэгшиж байгаа учраас тэрний үед бас эрт үедээ цус гарах шинж тэмдэглэрдэг. Ямар нэгэн шалтгаангүйгээр цус гарч ийнэ гэдэг нь умаа үзүүний архаг өрөвсөл шарах улаалттай эсвэл умаа үзүүний хавдрын урдэлж байж болно те эсвэл бүр хавдар болцсон ч байж болно. Бас цусаас гардаг. Тэгэхээр энийг бол бас умаа үзүүн дээр өтрээндээ толь тавилж гаад үзүүлээд хянуулах боломжтой. За түүнээс гадна умаа салстын өрөвсөл хавдраас бас цус гардаг. Цус мас гардаг. Тэгэхээр энэ болгоныг бол цусны өнгөөр шууд онцлоод ялгана гэдэг бол боломжгүй. Яа тэгэхээр умаа салст дээр жишээ нь одоо салст маань хэвийн одоо салсттай хүн байж болно. Хэвийн биш хавдрын урдалтай ч юм уу хавдартай байх юм бол бас өнгө нь өөрчлөгдсөн ч байж болно, үгүй ч байж болно. Ямар нэгэн байдлаар сарын тэмдгийн мөчлөг хамаарахгүйгээр цусаалтдаг тийм зовир илэрдэг. Тийм болохоор өнгөөс яг ингээд шууд энийг хараад ингээд тийм өвчин гэж онцлох боломжгүй. Тэгэхээр тэрийг заавал мэрэгчлийн эмч нөгөө одоо эход хардаг ч юм уу тий багжийн шимжлэгээний аргаар за эход хараад эхоолт нь хэвийн биш байгаад ямар нэгэн байдлаар салст маань ямар нэгэн эмэгтэй байгаад ирэх юм бол хүндээс нь биопси буюу эдийн шинжилгээ авч агаад бүр нарийн онцлоод яг шин дэлгэрүүлж тодруулж болно. Жишээ нь умаа үзүүн дээр ч гэсэн шууд хараад энэ хавдартай хавдрахгүй гэх боломжгүй. Хавдрын урдл гэж онцлох боломжгүй. Бид нар заавал умаа хүндийн сувгнаас пап смер тест буюу умаа үзүүний хавдрын шинжилгээ авч агаад тэгээд хавдрын урдл байна уу? Одоо архаг үрслэн үү? Эсвэл бүр хавдар болсон байна уу гэдгийг уншилж гаргаж ирдэг байхгүй юу? Тэгэхээр сарын тэмдгийн мөчлөгөөс гадна л цуслал гарч ивэл энийг бол заавал нарийн мэрэгжлийн эмчд үзүүлээд оншоо тодруулах шаардлагатай гэсэн үг. Тэгэхээр их нарийн өөр бас зөндөө өвчнүүд байна л да. Тийм зөвхөн ингээд нөгөө нэг за төрцсний дараа төрсөн их сүлдснээс болоод цус алдчихж бас болох юм тий. За эсвэл эндометриоз гэдэг нөгөө бас өвчин байгаа даа шүү дээ тий. Энэ бол хамгийн их тархмал тэгээд бас удаан онцлогддог тэгээд ингээ эмгтээч үргүүдэлд хүрэгдэг гол өвчин. Энэ үед бас цус гардаг. Эндометриоз умаа салстыг гэмтээгээд наалт зүсгээд эсвэл сарвижуулаад итгэцэн эсвэл умаан булчингийн эндометриоз буюу аденомайоз үед бас зарим үед цус мас гардаг. Тэгэхээр цус гарна гэдэг нь ер нь бол өвчнөд холбоотой гэж ойлгож ер нь болно.
Тэгэхээр заавал нарийн мэрэгжлийн эмчт үзүүлээд ямар өвчтөй байна оншоо тодруулах нь илүү чухал гэсэн үг. За тэгвэл бас нэг сарын тэмдэгтэй холбоотой нөгөө өвдөлт ер нь их эмэгтэйчүүдэд байдаг тийм. Гэтэл төрсний дараа бас нөгөө өвдгөө болно гэж өөртөө бас бодсон чи эргээл бас өвдөд байдаг шүү дээ. Тэгээ бүр яах вэ да гэрийн нөхцөлд бол хүмүүс бол ингээл нөгөө өөртөө бол ижийн 50 маях гэл байдаг боловч яг үнэхээр тесрэхгүй болохоор нөгөө им уудаг тий. Ер нь яг ийм сарын тэмдгийн өвдөлттэй холбоотойгоор эмчтэр нь хандаад яг одоо тэр чинь мэдээж цаана олон шалтгаан байгаа. Ер нь бол өвдөх ёстой юм уу? Эсвэл яг ямар одоо нэг өвдөлтийн ангиллаараа аль хүртэл нь байвал за энэ бол яг одоо эмгээг биш яг жинхэнэ сарын эмгийн холбоотой өөр одоо тий тамаа бацалтай холбоотой өвдөлт юм байна гэж үзээд яг ямар үед эмгээ гэж үзээд одоо яг эмчид хандах эсвэл аль хүртэл нь тэсээд им уух хэрэгтэй юм тий. Тэгээд бас нөгөө им уух заврамч гэсэн нөгөө бас өөр байдаг ч тий хүмүүс нэг шууд парацетамол уугаад байдаг бодлооч тэр чинь яг нөгөө удирдамжийнхаа дагуу бол эмний сонголт нь ч гэсэн бас өөр байдаг ч тий. Тий. За тэгэхээр өвдөлт пременструал симптом буюу синдром гэдэг тийм за өвдөлт зовир бол байдаг. Гэхдээ тэр бол маш хүчтэй өвдөхгүй тий. Бага зэргийн нуруугаар чиглэх ч юм уу тий хөвлөгээр бага зэргийн крамп игээд ингээд нэг жоохон ингээд бацлах ч юм уу тиймэрхүү л байж болдог. Хэмжээ нь бүр ингээд их хэмжээтэй үргэлжлээ тий 2-3 цаг 4-5 цагаар үргэлжлээ. Тэгээд маш хүчтэй өвдөлт өгөөд ажил хийх чадваргүй болоо тий. Тэгээд нэг өвчин амдаах юм дарагдахгүй байгаад байвал энэ бол хэвэн бусдын нэлийн одоо нормоос хэтэрсэн өвдөлттэй гэж үзээд тэгээд эмчт үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр өвдөлт маань болохоор зарим хүмүүст бас ингээд хэвэн өвдөлт маань зарим хүмүүст айгүй их ингээд онцгой мэдрэгддэг хүмүүсээс байна. Эмзэг мэдрэмтгий хүн болгоо өөр шүү дээ тий. Өвчнөд айгүй тесрэглэх чадвар хөнгөн дунд хүнд тий. Ингээд өвчин жоохон ингээд нэг өвдөнгүүт амар хүчтэйгээр мэдэрдэг хүн байхад өвдөлтийг ерөөсө тоодгүй бага зэргийн өвдөлтийг ерөөсө энэ бол өвдөлт биш гэж үздэг хүмүүсээс байдаг. Тэгэхээр тухайн хүний өвдөлтийнх нь мэдрэмж өглөөж авах чадвар ингээд тий тэрийг илэрхийлэх нь бол шал өөр ингээд төвшөнд байгаад байгаа хгүй. Тэгэхээр ямар ч гэсэн өвчин хандах юм дарагдахгүйгээр удаан хугацаагаар өвдөөд ажлын чадваргүй болгоод ах юм бол энийг бол маш хүчтэй өвдөлт жин тэгээд нэг хэвэн бус өвдөлт байна гэж үзээд эмчт үзүүлэх хэрэгтэй. Тэгэхээр хамгийн нэгдүгээрх одоо өвдөлттэй холбоотой өвчин гэх юм бол эндометриоз гэх түрүүний миний ярьжсэн. Тэгэхээр бас маш хүчтэй өвдөлт өгдөг. Яагаад гэхээр хэвлийн галтангийн өрсөл бас явагдчихэдэг байхгүй юу. Тэгэхээр хаа сайгүй хаана авчиж байрснаас хамаарат тухайн эрхтний өвдөлт зовир илэрнэ гэсэн үг жишээ. Шулуун гэдсэн дээр очиод байрлах юм бол шулуун гэдсэн одоо ингээд бийцсэхэд өвдөлт өгöd. Бийцсэхэд өвдөлт өгөн цус гарна. Тэгээ бильярдсанд орохоор өвдөн тий. Эсвэл ингээд хэвлийн галтандаа нэлээ ингээд тархацсан байх юм бол хэвлийгээр цаатааж дүүрэх ч юм уу тий. Гэх мэтчлэн тэгээ сарын тэмдэг ирэхээр өвдөлт нь илүү хүчтэй хүч эрчим нь их байгаад байдаг. Тийм болохоор эрт үед нь онцлох боломжтой. Энэ өвдөлтөөр баримжаа аваад би ингээд миний өвдөлт сарын тэмдгийн мөчлөгийн өвдөлтөөс илүү арай өөр хүчтэй санаад байгаад байна тий. Тэгэхээр ямар нэгэн голомтлог тийм эндометриозын голомт байгаа болов ихэнхдээ тэр эндометриозын голомт маань өндөвчин дээр байрлалтай гуурсандаа байрлалтай байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө хүмүүс өндөвчний нөөцийг багасгацсан, гуурс нь битүүрсэн тохиолдолд бүр ингээ хүндэрсэн 2-3 дахь зэрэгт орцсон үед нь аншлуулад байгаа байхгүй юу. Тэгэхээр эрт үед нь аншилчих юм бол бид нэр тэрнээс сэргийлэх тэрэнд хүрэгдэг, өргөдөлт хүрэгдэг тэр хэцүү одоо асуудлаатаас ингээд эрт нь арга хэмжээ авах боломжтой болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бас аюу тийм одоо зөв нэрээ үнэхээр энэ миний хэвэн өвдөлт байгаад байна уу? Эсвэл эмгэг өвдөлт байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй юм байна шүү тий. Тийм амар хүчтэй бол өвдөхгүй мэдээж баг зэрэг өвдөнө. Хүн ингээд нөгөө дааж ингээд тесрэглэх хэмжээний өвдөлт байдаг. Зарим хүмүүс бас арагшаага ер нь бол умаа урагшаа хойшоо байрлалтай байж байгаа. Арагшаага байрлалтай өмнөд бас ер нь бол өвдөлт илүү зовиртой байдаг байж болдог. Нурууны тэр нөгөө нэг тэр яг тэр мэдрэлийн зангиллаа байгаа хэсэгт рүүгээ бас нөгөө арагшаага байрлалцсан учраас бас агшилтан дээр тэгээ мэдрэлийн зангилаануудтай холбоотойгоор бас
өвдөлт маань илүү хүчтэй мэдрэгдэж бас болдог л доо. Гэхдээ энэ бол шууд энээсээ болоод ингэж өвдөж байгаа гэж бол хэлэхгүй, мэдээж олон хүчин зүйлээс болдог байхгүй юу? Маань цастын байдал тэгэл булчингийнх нь бүтцээс бас хамаардаг. Умаа ч өөрөө юм гаж хөвчлөлтөд төрсэн умаанууд бас байдаг. Тэгэхээр тэр умаанууд дээр ийм эмгэх хашилтууд аягүй их өгдөг байхгүй. Тэгэхээр тэрийг бас онцлох боломжтой гэсэн. Миний ингээ өвдөлт маань удаан хугацаагаар хэвийн бусаар үргэлжлээд байна. Тэгээ надад аягүй илүү зовёртой байна гэрэд үзүүлээд ингээд яхаар байкорнет буюу ингээд 2 эрт умаатай ч юм уу те эсвэл одоо бүү цалаа умаатай ч юм биш болох байхгүй юу. Тэгэх юм бол бас царын тэмдэг нь хэвийн бусаар маш удаан үргэлжилдэг байх тохиолдол зөндөө байдаг. Тийм болохоор заавал бас үзүүлэх шаардлагатай. Тэгээд эмчээс зөвлөгөө аваад ямар учраас яаж өгдөд байгааг нь бас тодруулах боломжтой гэсэн. Бас хүмүүс ингэж ярьдаг штэ нөө ээж нь ч гэсэн сарын тэмдэгт өвдөжсэн бол одоо жоохон охин анх сарын тэмдэг хийжсэн бас өвддөг гэл. Тэгээ энэ бол ээжигээ аягүй даардаг гэл хүмүүс аягүй ярьдаг штэ тий. Энэ юм хэр өмнөний ортой вэ? Ер нь бол бас ортой. Яагаад тэгэхээр за нэг өвчин дээр зүгээр жишээ аваад үзье тий. Polycystic ovarian syndrome буюу өндөгч олон уйлахаш хам шинжтэй өвчнүүд дээр удамшлын хүчин зүйл бас бийждэг 30% удамшдаг. Жишээ нь эмээ өндөгч олон уйлахаш хам шинжтэй байжгаад охин нь одоо уйлахаш хам шинжтэй магадгүй ингээд зэн бас тий охиноос нь гарсаа охин нь бас ингээд өвчтөй байж болох байхгүй. Гэхдээ энэ болохоор өвчин бас биш юм л да. Олон симптом ингээд цуглуулах гэсэн. Тэгэхээр нөөц ихтэй хүмүүс гэсэн үг байхгүй. Тэгэхээр эмээ нь айгүй нөөц ихтэй тийм өндөгчний нөөц ихтэй хүн байсан бол охиноос нөөц ихтэй ба одоо тэрний одоо охиных нь охиноос нөөц ихтэй байж болох байхгүй. Тэгэхээр нөөц ихтэй, их нөөцтэй, дундаж хэвийн нөөцтэй, бага нөөцтэй гэдэг ингээ 3 бүлэг болгоо хуваачиж байгаа байхгүй. Тэгэхээр болохоор нөөц ихтэй хүмүүстээр даавар нь арай өөр ялгардаг. Бага нөөцтэй хүн дээр ч гэсэн даавар арай өөр байдаг байхгүй. Жишээ нь бас зарим хүмүүстээр бас удамшлын одоо умаан одоо бүтцийн эмгэг бас байж болно. Ээж нь одоо салаамаатай байсан болоод охин дээр нь ч гэсэн тохиолдсон тохиолдлууд бас байждаг. Тэгэхээр удамшил бол үнэхээр байдаг. Тэгэхээр тэрийг болохоор бас онцлох, тодруулах шаардлагатай. Тэгээд мэдээж ээж охтууд бас адилхан шүү дээ тий. Геномын хувьд бас адилхан байхгүй. Тэгэхээр бас нэг удамшлын хүчин зүйл бол энэ дээр заавал яригдах байх гэж бодож байна. За одоо хоёулаа жоохон жирэмслэлтэй холбоотой ярил л да. Одоо жоохон ахиулъя тий. Тэгээд Монгол ч юм уу одоо мэдээж нөгөө оршин байгаа газар зүйн онцлогоос хамаарат бас өөр байгаа даа шүү дээ улс орнуудад. Яг Монгол эмэгтэйчдүүд бол яг жирэмслэх тохиромжтой нас гэж байдгүй юм. Хэдийн хугацаанд ер нь эмэгтэй хүмүүс хэдээс хэдийн хооронд яг энэ жирэмслэл тохиромжтой гэж үздэг вэ? За мэдээж нөгөө Монгол хүний хувьд жирэмслэх тохиромжтой нас гэж ярихаас илүү нөхөрчгүй нас л гэж яриул зүгээр. Нөхөрчгүй нас бол хамгийн идэвхтэй үе нь бол 20-с 35 нас гэж байгаа. 35-аас дээш болоод ингээд 40 хүртэл бол одоо нөхөрчгүй нас маань ерөөхдөө ингээ өнгөрөө явчихж штэ. Тэгэхээр нөгөө өндөвчний үйл ажиллагаа нөөц айгаа багасдаг, огцон буураад эхэлдэг. Тийм учраас ерөөхдөө хамгийн идэвхтэй үе маань 35 нас гэдгийг бас мэдээд авахд илүүдэхгүй. Тэгээд мэдээж 45 хүртлээр бол эмэгтэй хүн жирэмслэх боломжтой. Гэхдээ нөгөө жирэмслэх бол хувь нь бол ерөөхдөө багасаад явцдаг. Жишээ нь 35 нас хүртэлх эмэгтэйчүүдийн нэг мөчлөгт жирэмслэх магадлал нь 25-аас 35%тай. 40 нас хүртэлх эмэгтэйчүүдэд нэг мөчлөгт жирэмслэх магадлал нь болохоор 5-аас 10%тай. Тэгээд 45-аас дээш одоо тэрхээр 1% болоод буурчдаг байхгүй юу? Тэгэхээр хэвийн одоо нөхөрчгүй насндаа байгаа нөөц нь хэвийн байгаа эмэгтэй хүн бол 80-аас 90% та 1 жилийн хугацаанд бол жирэмслэнэ гэсэн үг. Нэг жилийн хугацаанд жирэмслээд үлдсэн 40% нь болохоор дараагийн хагас жилдээ жирэмслэнэ гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр нөгөө жирэмслэх магадлал ч угаасаа настай холбоотойгоор хамгийн их судлагдсан тийм одоо юм. Тийм болохоор өндгийсийнхаа нөөц гэдэг юмыг заавал тодорхойлох хэрэгтэй.
мэдж явах хэрэгтэй. Одоо айгүй их үздэг болсон шүү дээ. Антимуйлрын даавар буюу үнгээс нөөцийн шинжилгээ. Тэгэхээр энэ шинжилгээ бол таны одоо хүүрч хүн нас чинь хэдэн настай байна вэ гэдгийг тодорхойлоод өгчдөг. Магадгүй таны нас 30 настай мөртлөө 35 ч юм уу 37 8 настай хүнийх шиг нөөцтэй байж болно. Энэ бол харилцан адилгүй янз бүр байдаг. Зарим хүмүүст бас бага нөөцтэй төрөх тохиолдол ч байна. Тийм болохоор таны өндөвчний нөөц хэд вэ гэдгийг сонирхоод мэргэжлийн эмчт хандаад үзвэл их сайн. Тийм бодлол та хэдийд яаж жирэмслэх вэ гэдгээ одоо төлөвлөж болно гэсэн. Төлөвлөх юм бол миний нөөц магадгүй 35 настай бүр 40-с 45 настай хүнийх шиг байгаа дэвэл эрт төлөвлөхгүй бол нөгөө 40-с 45 настай хүнийх чинь өндөвчний нөөц хэд бага учраас магадлал нь багасч штэ тий. Тэгэхээр 5-аас доош хувь болцохоор чинь аюу их зардал мөнгө гаргаад нэлээд ингээд нөгөө явж жирэмслэх болчиход байгаа байхгүй юу? Магадгүй бас бүр нөхөрчгөн туслах технологи өөрчилжүүлж солих нөхөрчгөн тэр нөгөө умаад эрс цацах ажилбарч гэдэг юм уу тиймэрхүү туслах технологи ашиглах шаардлага гарч магадгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө таны бол одоо жимсэлтэй төлөвлөх хэрэгтэй гэж штэ. Гэтэл энэ төлөлтөнд одоо ингээд зөвхөн бид одоо ингээд хосороо ч юм уу те одоо ганцаараа ч юм уу имлэгт одоо очих гэдэг штэ. Тэхийн тул нөгөө энэ хосороо очсны давуу тал нь яг юунда байдаг вэ? За хосороо очих давуу тал маш их байдаг. Ялангуяа одоо жишээ нь хөөрчгөө одоо ингээд гэр бүл олцсон тэгээд ингээд одоо хүүхэдтэй болох гээд ингээд төлөвлөсөн байгаа хосууд эмчтэр хоёулаа очих юм бол илүү одоо амархгүй юу. Ганцхан эмэгтэй хүнээс шалтгаалсан одоо жирэмслэлт болохгүй шүү дээ. Эрэгтэй өргөдөл ч одоо 35-аас 40% таагаад байгаа байхгүй юу. Сүүлийн үед бүр 40%-аас ихссэн байгаа даа. Тэгэхээр эр эм эс нийлжиж үр хөврөл болоод үр хөврөл маань умаа одоо тогтоод жирэмслэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр чин эрэгтэй эс 50, эмэгтэй эс 50% те 50-50%-аар ингээд нөгөө хоромсоомод 23 хоромсоомод нийлээд тэгээд ингээд нэг бүхэл бүтэн ингээд өөр хөврөл одоо үр хүүхэд маань бий болох гэдэг болохоор эрэгтэй шалтгаанда ямар нэгэн асуудал байна уу гэдгийг бас тодруулах шаардлагатай. Эр эсийн хөдөлгөөн бага байна уу? Тоон хэвэн байна уу те? Тэгээд эмгэг эсүүд байна уугүй юу? За тэгээд эрэгтэйтэй холбоотой ямар нэгэн өвчнгүүд те төрөв булчирхай ямар нэг өвчин байна уу? Варикоз гэдэг нөгөө нэг вений өргөсөл байгаад байна уу? Эсвэл одоо ямар нэгэн тийм бусад нөгөө нэг үр хөврлийг эр эсийг ингэж бууруулдаг бусад өвчнүүд байгаа эсхийг бас үзэх хэрэгтэй. Тэгжээч нөгөө хоёулаа ингээд ирж үтсний үндсэн дээр л жирэмслэх одоо дараагийнхаа төлөвөө гарвал их зүгээр. Өндгийс ганцаараа үр хөврөл болохгүй. Заавал эрсдээ нийлжиж үр хөврөл болно шүү дээ. Тэгэхээр ч айгүй чухал хоёр гэр бүлээсээ эрэгтэй ч эмэгтэй ээж аваад хоёулаа ирж агаад тэгээд ингээ үзүүлээ. Тэгээ ямар шалтгаантай байгаад ингээ шалтгаанаа тодруулаа. Тэгээд бүгдийг хамтдаа бүтээх юм бол илүү ингээд одоо хурдан гэх юм уу? Ямар нэгэн саадгүйгээр эрүүл одоо тийм жирэмслэлт бүтээнэ л гэсэн үг ер нь бол. Энэ нийтлэгээр одоо яг төлөвлөж жирэмсэлж байгаа тохиолдол нь хэрэг байдаг. Одоо ихэнхдээ сүүлийн үед эсвэл энэ илүү нэмэгдэж байна уу? Төлөвлөж байгаа хүмүүсээс их байна. Сүүлийн үед бол одоо эрэгтэй хүмүүс айгүй их хурж ирээд эрийн үрийн шингэний шинжилгээ өгөөд эр эсэд нь ямар байна гэдгээ тоолуулаад эмгэг эсүүдтэй байна уу? Ямар нэгэн шалтгаанад солоод жишээ нь хавтар багада тус өвдсөн хүмүүс болох юм эр эсийн тоо айгүй багасаад нөгөө эмгэг эсэхсээд тий одоо эрэгтэй шалтгаантай өргөдөлтэй болчдөг. Тийм болохоор айл болох эрт үзүүлээд онцлуулаад ингээд тэрийг ингээд хадгалуулсан тийм хүмүүс бас их байдаг. Тэгэхээр эрэгтэй хүмүүс бас айгүй хариуцлагатай одоо ингээд өөрсдийнхээ талаар өөрсдийнхөө тэр нөхөрчгөн талаас аюу их анхаардаг болцсон байхгүй. Төлөвлөж байгаа хосууд бол байна. Орчин үед ч хүмүүс маш их ингээд нөгөө мэдээлэл авдаг болцсон. Тэгээд бид нар ер нь бол
ямар төвшөнд байгаад эмэгтэй нөөц нь хэр вэ, эрэгтэй эс мэн хэр вэ? Одоо бид нар ингээд гадагшаа явах гэж байгаа тий. Тэгэхээр бид нар ингээд гадагшаа явчаад ирэхэд бидний өндгийсийн нөөц ч юм уу, эрээсийн чадамж одоо хэр вэ болцсон байх бол ямар нэг эрсдэл байна уу гэдээ ирж байгаа хосуудыг би зөндөө харж ирсэн. Одоо ч ер нь бол их хэсэгцэн байгаа. Тэр хүмүүс бол айгүй маш зөв. Магадгүй тийм хосууд жишээ татаад үзэх юм бол жишээ нь өндгийсийн нөөц нь бүр 25 настай мөртлөө бүр 40 насаас дээш болцсон. Тэгээ эрэгтэйсийнх нь тоо маш багассан. Тийм хосууд ирээд тэрийгэ мэдээд онцлуулаад тэгээд үр хөвөл болгож хөлдөөж хадгалж байгаа. Тэгээд гадагшаага сургуультаа явсан тийм тохиолдлууд бас байгаад байсан. Тэгэхээр одоо орчин үед хүмүүс маш их мэдээлэлтэй болсон. Тэр талаар айгүй их судлаад ингээд өөртөө олж мэдээд тэгээд бүр эмчээ хайгаад сонгоод ирж үзүүлээ, зөвлөгөө аваад тэгээд тэрийг ингээд шийддэг болсон. Тийм бас мундаг хосууд бол байна. Тэгэхээр одоо бол юм айгүй өөр болж байна л да. Нөхөрчүүн салбар маань ч гэсэн айгүй сайн хөгжөөд ингээд айгүй олон эмнэлгүүдтэй болцсон. Нөөц багассан байлаа гэхэд хөлдөөгөө хадгалцдаг болцсон тий. Эсэн жишээ нь бас нэг тохиолдол байсан над дээр бүр шилжүүн суул хаалгаанд орох гээд тэгээд ингээд нөгөө эрээсээ хадгалуулаад тэгээ хаалганы дараа үнэхээр дахиад үтсэн эрээс маань байхгүй болсон байсан. Тэгээ бид тэр хүнд хадгалсан эсийг ашиглаж агаад өөр хөвлөөсгээ шилжүүн суулгаад өөр хөвгттэй болсон тийм тохиолдол бас байсан. Тэгэхээр ер нь бол одоо орчин үе шал өөр болж байгаа. Тэрийг бас ингээд урьдчилаад планинг хийгээд төлөвлөөд тэгээ тэрнээс ямар нэгэн эрсдлээс ингээд сэргийлж чаддаг болж байгаагаар илүү сайн авууштай тийм болчиход байна гэж би харж байгаа. Тэгвэл төлөвлөж байгаа юм чи ер нь жимслэлт хоорондын зайн ер нь хит байвал одоо эмэгтэй хүндээ ч гэсэн тэгээ даавар болон эргийн төхөн төлж одоо тэгээ чадвар нь сайн байх гэж байна. Мэдээж жирэмслэлт гэдэг чинь маш том асуудал шүү дээ тий. Нэг хүүхэд гаргасны дараа маш ойрхон ингээд жирэмслэлээ төрчих юм бол бас айгүй их ачаалттай. Яагаад тэгэхээр төрсний дараах хугацаа чинь нэлээ ингээд хэвийн байдалтай ороход дор хаяж хараас 3 жил шаардж байгаа байхгүй юу. Тэгэхээр тухайн хүний өөрийнх нь одоо бие махбодын онцлогоос маш их хамаардаг. Тархлаа тэгээ дааврын тэнцвэртэй байдалтай суурь өвчнгөөдөөс хамаарад дор хаяж хараас 3 жилийн завсарлага байвал өвн зөвөр. Гэхдээ зарим хүмүүс бас тийм их хол зайтай бас жирэмслэл ингээд нэг зай авах чадахгүй бас боломжгүй тохиолдлууд байдаг. Тэгэхээр болж л өгвөл ер нь бол дараа хаяж 2 жил байх бас зүгээр ах гэж бодож байна. Тэгэхгүй болохоор ингээд нэг жирэмслэлтийн дараа хөөл үе чинь 1 жил болж байгаа шүү дээ. Жил буюу түүнээс дээш хугацаа. Тэгэхээр тэр үед бас даавар арай өөр идэг. Нөгөө өхний сүв үйлдвэрлэх тэгээ хөөлж яхад холбоотой бас дааврын баланс бас өөр идэг учраас тухайн хүнийхээ тэр дааврын баланс тэнцвэрчээд хэвийн байдалд ортол бас хугацаа ордог. Тийм. Тэгэхээр тэрийг бол тухайн хүний өөрийнх нь онцлогоос бас хамаардаг гэж үзэж байна. Тийм. Зарим хүмүүс бас эргээд хуучаа юундээ хурдан орчдөг хүмүүс бас байна л да. Тийм. Бас нөгөө жирэмсэн үед одоо сүүлд бас онцлогоо сайжирч байгаатай холбоотой 2-3 4 тестүүд гэл зөндөл олон тестүүд бас гарч штэ тий. Тэгээ энэний ер нь одоо гэтэл нөгөө бас нөгөө чинь төлбөртэй эсвэл зарим нь нөгөө эмчийн заалтаар ч юм уу тухайн шинжилгээнд орох болдог тий. Яг тэгэхээр чинь бас эргээд нөгөө ургийн уснаас нь авах эсвэл бас үнэтэйгээр эсвэл бас өөр онцлогуурал байж штэ. Бага. Тэгэхээр нөгөө ер нь энэ чинь нас одоо гадны оронд бол нас одоо 30-аас дээш настай эмэгтэйчүүдэд бол заавал хийх ёстой гэдэг. Монголд бол яг тэр боломж нь яг боломжтой төлбөрөө төлж чадвал хийх эсвэл эмчийн заалтаа бичгээ аваад хийх боломжтой. Гэхдээ ер нь энэ шинжилгээнүүд ингэж бий болсноор нөгөө эргээд энэ ямар одоо ашиг тустай. Ер нь хэвээ одоо тий хэвийн одоо мэдээж хариун ч гэсэн хэвийн гар штэ ихэнх тохиолдолд бол тий харьцангуй. Тэгэхээр энэ шинжилгээний одоо давуу тал нь юу вэ? Тий ер нь хүн болгон заавал одоо 30-аас дээш насны хийх шаардлагатай юу? Шаардлагатай. Яа тэгэхээр жимс үед болохоор
Одоо ялангуяа настай холбоотойгоор хормосомын гажиг үүсэх эрсдэл маш өндөр байгаа байхгүй. Тэгэхээр 40-оос дээш наснд болохоор бүр хормосомын гажиг үүсэх эрсдэл 60% яваад байдаг байхгүй. Тийм болохоор 35-аас дээш нас гэхээр ч мөр 30%-аас дээш болчихж байгаа. Тийм болохоор бид нар хамгийн эрт үед нь ханш тогтоох боломжтой байгаа байхгүй юу? Тийм хоёрл тест нь болохоор ер нь бол 11-ээс 13 нийтэлтэд ургийн урт нь 4.5 см-аас дээш байх юм бол заавал хромосомын гажиг хэдрүүлэх хоёрл тест өгөх ёстой. Энэ болохоор энгийн цусаар авдаг тийм шинжилгээ. Тэгээд энэ болохоор хоёрхан үзүүлэлттэй. Тэгэхээр энэ шинжилгээгээр болохоор бид нар Даун синдром хромосомын одоо хэд хэдэн гажиг хэдрүүлнэ. Гурал одоо дараагийнх нь болохоор сүүлийн үед болохоор хамгийн сайн хромосом илрүүлдэг NIFT тест гэж байгаа. Non-invasive prenatal test гэдэг шинжилгээ бол Монголд ороод ирсэн байгаа. Тэгэхээр энэ шинжилгээг болохоор ер нь бол юу яах ёстой гэдэг бас 14-өөс 16 дахь хоногуд дээр өгөх ёстой байдаг. Тэгэхээр энэ болохоор Монголд бараг жил хагасын өмнө орж ирэх байсан. Бид нар урд нь үр шилжүүн суулгах одоо үр шилжүүн суулгасныхаа дараа хромосомын гажиг илрээд одоо nuchal transduce гэдэг NT гэж үздэг гэдэг шүү дээ. NT айгу их гараал хоёрл тест нь хэвийн гараал ингээд хэвийн бус гараад исэн тохиолдолд бид нар ингээд ураг таслах ургийг ингээд цааш нь ингээ хэвийн тээх үгүй юу гэдгийг шийдэх асуудал яригдаж эхэлж байгаа байхгүй юу. Заавал тэгээд ургийн уснаас нь шинжилгээ аваад дээрэс нь ингээ шинжилгээ их шаардлага гараад байгаа. Тэгэхээр NIFT тест ороод ирснээрээ бид нар тэр ургийг хэвийн тээх боломжтой юу гэдгийг шийдэх тийм боломж гарч ирж байгаа байхгүй юу. Дээрэс нь тэр чинь бас хүүс чинь мэдээд өгчин тодруулаад өгчин. Тэгэхээр тэр хүнд тэр гэр бүл маш их зардал хэмнэж байгаа. Бид нар үр шилжүүн суулгаад тэгээд ингээ хоёрл тест нь хэвийн бус гараад тэгээд ингээд ургийг таслана гэд ингээд төлөвлөж исэн хүмүүсийг Солонгос бүр явуулжсэн тохиолдол байдаг 2-3 тохиолдол төр. Тэгээд NIFT тест хийлгээд үтсэн чинь зөв хэвийн гараад тэг хэвийн тэгээ ураг хүүхэд нь хэвийн төржсэн хүмүүс зөндөө байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бол айгүй хэрэгтэй ч үе дээр ороод ирсэн байна. Тэгэхээр энийг бол цаг ардахгүйгээр яг шаардлагатай үед нь хийх ёстой. Тэгэх юм бол маш их эрсдлээс ингээд сэргийлж байгаа байхгүй юу. Тэгэхгүй ингээд ямар нэгэн хормосомын эмэгтэй төрчих юм бол тэр гэр бүлд ч хэцүү, хүүхдэд нь ч хэцүү шүү дээ, тий. Тийм болохоор эрт үед нь онцлно гэдэг бол маш чухал их хэрэгтэй шинжилгээ гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд энийг бол заавал өгөх шаардлагатай. Ер нь бол одоо бас жирэмсний одоо ингээд явц аягүй тийм амаргүй болчиход байгаа. Хэвийн одоо ингээд урд нь аягүй их хэвийн жирэмслэлт явагддаг гэсэн бол одоо ихсэн эмгэгүүд ихсэн тэгэл ер нь бол гадаад орчин хүчин зүйлээс шалтгаалж гинөө хоол хүнсний аюулгүй байдлаас шалтгаалж гинөө ингээд жирэмсний явц аягүй хүндрэлтэй явагдах тохиолдол ихсэж байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр шинжилгээ бол маш их хэрэгтэй. Зайлшгүй хийх ёстой гэдэг тийм л би одоо байр сууриас хандмаар байгаа. Манай эмчнэр ч гэсэн тэднийг аягүй их сайн хүлээж авч байгаа. Боломжтой байвал хийх ёстой. Хоёрл тест бол хүн болгон хийх боломж байгаа. Яа тэгэхээр аягүй олон лабораторид хоёрл тестийг хийдэг болчиход дээр үед чинь бид нэр цөөхөн эмнэлгүүд төр хийдэг гэсэн байхгүй. Одоо болохоор тийм биш болцсон. Олон лабораториуд дээр ингээд зэрэг үзэгдээд зарим нь магадгүй хямдхан байж болно, зарим нь бас үнэтэй ч байж болно тий. Тэгэхээр судалж аваад хамгийн боломжтой өөрийнхөө өгч чадах хэмжээний тийм газруудаар очиод өгч болно гэсэн үг. Эхо бас айгүй сайн онш тодруулдаг шинжилгээний арга байхгүй. Тэгэхээр эхогоор бас ургийн гажуудыг оншиж болдог. Таны амьдралын эрүүл хэмнэлт. За
За тэгвэл одоо нөгөө бид нар ингээл одоо сая бол зөвхөн жимсэлтэй ярьчлаа. Гэтэл одоо эмэгтэй хүмүүс өөрсдөө өөрийнхөө ээжээ гидсэнд одоо ингээ ураг байхдаа өөрийнхөө бүх одоо тэгээ дараа одоо төрсний дараах өөрийнхөө нөгөө өндгийсээ нөөцөө яг тэр үедээ л ингээл бүрэлдэж авч байгаа шүү дээ тий. Тэгэхээр ер нь одоо бидний ингээд эмэгтэйчүүдийн нас ахих тусам одоо өндгээс одоо ер нь жоохон буурж байгаа. Тэгвэл энийг бид нар ч гэсэн одоо яг хэдэн наснаас дээш хүмүүс те энэ нөөцөө тодорхойлох шинжилгээнд хамрагдах хэрэгтэй. Ер нь бас нөгөө анх удаага бас ингээд төрж өгөхгүй эмэгтэйчүүд ч бас байдаг хинэ. Нөөц нь бас ингээд багассан байж байдаг ш те. Тэгэхээр эдгээр эмэгтэйчүүд ч гэсэн бас ингээд тэр шинжилгээнд ер нь бас орох шаардлагатай юу? Төрсөн дөрөвгүйгээр тий. Эхийн хөвлөд дотор охин хүүхдөө бүрэлдэж эхлэнгүүт л ер нь бол өндгөөсөө одоо жишээ нь ингээд эстэй төрж өг гэж байгаа шүү дээ. Хэвээ гидсэндээ байхдаа 2 сая эстэй байж байгаа. Төрөнгүүтээ нэг дахин буурчин багасчин. Тэгэнгүүт нөхөрч хүн насандаа ороод тэгэхээр 400 сая удалдчихна. Тэгэхээр 400 сая үлдэн гэхээр чинь зарим хүмүүсийн болохоор бүх хүүхдүүд охтууд адилхан биш шүү дээ. Одоо ингээд давхраатай нэг нь давхраагүй байдаг шиг бүгдээрээ адилхан 400 саятай байхгүй юу? Зарим нь 150 саятай ч юм уу, зарим нь 250, зарим нь ингээд 300 ч юм уу тий. Ингээд харилцаа адилгүй бас байж болох байхгүй юу? Тэгэхээр ер нь бол өндөвчний үйл ажиллагааг тодорхойлдог хэд аргууд байдаг. Өндөвчний хэмжээ одоо волюм буюу ингээд багтаамж эцэлхүүн нь за тэгээ өндгийсийн одоо антрал поликул гэдэг ялгараад байгаа тухайн сарда ялгарж байгаа эцсийн тоон бүр ингээд эход харагдчихэдэг. Дээрээс нь болохоор өндгийсийн нөөцийг одоо нэг биологийн биохимикал арга гэх юм уу цусаар ингээд шинжилж болцдог. Тэгэхээр тэр аргуудаар бол нөхөрч хүн ч юм уу эмэгтэйчүүдийн аль жимж одоо тодорхойлох боломжтой гэсэн үг байхгүй юу? Эхо таарахад ерөнхийдөө бол харагддаг. Өндөвчний үйл ажиллагаа хэр байна те насандаа багад байна уу хэвэн байна уу? Ер нь бол өөр дааврын асуудалтай байна уу гэдэг. Тэгэхээр хэрвээ одоо жишээ нь жирэмслэхгүй магадгүй төлөвлөж байгаа хүн байж болно шүү дээ те. Жирэмслэхгүй өөрийнх нь нас нь 25 настай жилийн хугацаанд та өөрөөрөө оролдож жирэмслэхгүй байх юм бол таны нөөц өөр байж магадгүй. Таны наснаас өөр байж магадгүй. Тэгхийн бол та нөхөрч хүн амжилт хандаад нөгөө өндөгчөө умаагаа тий өндгөөсийнхаа нөөцийг тоолуулах шаардлагатай. Тэгэхгүй бол магадгүй таны нөөц маань төрөхтэй бага байсан байж болох юм. Эсвэл ингээд ямар нэгэн өвчний шалтгаанаар өндгөөсийн тоо ингээд огцом ингээд цөөрцөн байж болох байхгүй юу. Тэгэх юм бол тэрийг эрт мэдснээрээ танд илүү ингээд ач холбогдолтой гэсэн үг. Нөөц багасаад магадгүй таны нөөц 25 настай мөртлөө 1 бүхлээс бага 1.2 бүхлээс бага байх юм бол таны нөөц бол олон улсын Америкийн, Европын нэгдсэн улс тэ Азийн одоо гайдлайн мөрдлөгөөр бол маш багад орж байгаа байхгүй юу. Тэгэхээр та тэрийг заавал хад толуулах ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар одоо яарвчлан жирэмслэх тийм арга хэмжээ авахгүй бол нөөц маань сар болгон багасаад явчихдаг. Тэгэхээр тэр хүн маань нөхөрчхөө одоо жирэмслэх боломжгүй болчихно гэсэн үг. Бүр багасаад бүр байхгүй болсон хүмүүс бас байна. Төрөлхийн өндөвчний тутамшилтай төрчдөг охтууд байсан байна. Тийм бол бас жирэмслэхгүй байх эрсдэл хүлээгдэж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр одоо орчин үед чинь нас залуух юм чинь ингээд би угаасаа зүгээр агаад гэж бодож байгаа. Тэгж бас болохгүй шал өөр болсон. Одооны хүмүүсийн одоо яг ингээ үеэрээ өөр байгаад байгаа байхгүй юу? Нөхөрч хүн чадамж нь. Тийм болохоор заавал мэрэгжлийн хэмжээнд хандаад үзүүлээд нөөцөө тодорхойлуулаад тэгээд ингээд өөрийнхөө төлөвлөж байгаа тий дараагийн гэр бүл төлөвлөлтөө ингээд бодож төлөвлөвөл илүү зохимжтой гэж бодож байна. Нөөц нь багассан ч гэсэн хүний эмэгтэй хүний сарын тэмдэг ирэх үү? Ирнэ. Нөөц нь багассан ч гэсэн ирнэ. Өндгөвч гэдэг маань хос эрэхтэн. Өндгөөсийг хадгалж төрдөг. Тэгээ өндгөвчөнд болохоор өндгөөсийн боловсрол явагдаад ингээд боловсроод ингээд гараад гуурсараа дамжаад гуурс чинь сорж аваад гуурсараа дамжиж хуваагдаж авсаргаад умаадаа орж ирдэг. Тэгэхээр умаад яг тэр үед умаа хүндий буюу өөр хөврлийг хүлээж авахд бэлтгэдэг эндометрийн саст маань ингээд хүсээгээ зараад бэлтгэдэг хүлээгээд байждаг. Тэгэхээр өндгөөсийн нөөц багсан ч гэсэн сарын тэмдэг ирж идэг хүмүүс бас байна.
Магадгүй нөгөө ингээд сарын тэмдгийн одоо эндометрийн салтын зузаарлал те сарын тэмдгийн хүчлэгтэйгээ үндгээсийн нөөцтэйгээ ингээд адилхан ингээд буураад явж байгаа бас хүмүүс байна. Харилцаа адилгүй. Заавал бүгдээр ингээд зэрэг явах албагүй байдаг. Өөр байж болно. Сүүлийн үед ч гэсэн хүмүүс нэг стрессийн тухай аягүй ярьж байгаа ш тий. Яг ийм стресс одоо эмэгтэй хүний одоо эмэгтэйчтэй юм ч бол ингээд шууд эхот харангуудаа та сүүлийн сэтгэл санаа чинь жоохон тавгүй байна уу гэж шууд тэрийг нэг мэдрэл шууд хараад нэг асуугаад байдаг ш тий. Тэгэхээр нөгөө эргээд нөгөө стресс бидэнд нөгөө энэ бас аягүй ачаал өгдөө юм байна гэдгийг бараг нөгөө өндөвчнээс нь харагддаг ш тий. Тэгэхээр энэ бол эмчнэр ер нь бол энэ дээр ингээд тайлбарлаж байгаа ч гэсэн энэ талаар та хэлж өгөөч. Стресс бол маш их нөлөөтэй. Ялангуяа сарын тэмдэг одоо жишээ нь стресстэй зөвөр нэг одоо оффист ажилладаг ч юм уу ачаалттай ажилладаг эмэгтэй хүний талаар ярилцъя л да. Тиймгүүд тэр хүн маань өдөр шөнөгүй ажиллая гэж одоо шүнжэнгөө тий магадгүй амар том төсөл авсан тэрнийхээ талаар ингээд өдөр шөнөгүй өдөржингөө ажиллаж шүнжэн нөгөө төсөл дээр ажиллаад цар ингээд ямар нэгэн одоо амралтгүй, тасралтгүй ингээ ажиллаа гэж бодоход тэр хүнд ер нь бол нөхөрчүүд шууд нөлөөлнө. Өндөвчний үйл ажиллагаа үнчин тархинд аюу их нөлөөлдөг. Яагаад тэгэхээр үнчин тархи чи өөрөө үнчин тархины урд хэсгээс ялгардаг нэг поликулсидэж таавар, лютеин, шарбин даавар тий эстроген даавар тий тэгэл бас сарын тэмдгийг хэвийн эрэхэд оролцдог андроген дааврууд тий үнчин тархины урд хэсгээс ялгардаг бамбайн дааврууд, хүчний дааврууд энэ даавруудыг ер нь бол балансыг алдагдуулна. Тэгээд ирэхээр магадгүй хамгийн түрүүнд бол нэгдүгээр нөгөө нэг хамгийн их илэрдэг шинж тэмдэг нь нүүрэн дээр ч ингээд аягүй их юм гараад эхэлдэг штэ. Нүүрний ингээд дааврын зөксөл галтгснаас болоод хит хурааших юм уу ингээд батгаших ч гэдэг юм уу те. Эсвэл ингээд нөгөө нэг дааврын хит алдагдлаас юм уу эсвэл ингээд хит нойргуудлаад ирэхээр нүүрний арсны өнгөнд хүртэл нөлөөлнө. За тэгээд сарын тэмдгийн мөчлөг алдагдчих эхэлнэ. Зарим хүмүүстэр болохоор сарын тэмдэг ирэхгүй ч байж болно. Сарын тэмдэг алдагдаад ирэхгүй хэдэн хоногор хойшлдог ч юм уу бүр багасаад ирэхгүй байдаг ч юм уу. Гэх мэтчлэн энгийн ингээд нөгөө нэг таны өдөр тутамд ингээд нөгөө нэг мэдэгдэхүйц юмнууд маань болохоор сарын тэмдгийн мөчлөгийн алдагдал нүүрэн дээр арсны тууралтууд тий арсны нэмийн хэсгүүдээр бараа хар болдог ч юм уу тий эсвэл ингээд сарын тэмдгийн мөчлөг багасаад бүр ингээд тусагнаж ирдэг ч юм уу гэх мэтчлэн ингээд мөчлөгт нь өөрчлөлт орж эхэлнэ. Тэгэхээр хит их стресс гэдэг нь өөрөө аягүй их нөлөөлдөг. Стресс дааварч өөрөө бас нөгөө эндометрийн салтны үйл ажиллагаанд нөлөөлөд идэх байхгүй юу? Тэгэхээр сарын тэмдэг мөчлөгтэй яалтчгүй холбоотой гэж үздэг. Харилцан адилгүй тухайн хүний стрессийн одоо хэмжээнээс хамаарна гэсэн үг. Тийм болохоор ажиллаа заавал зохицуулах хэрэгтэй. Ажилласан ч гэсэн амралтын цаг бас өөртөө гарч явах хэрэгтэй. Тэгэхгүй л бол бас нөхөрчгөө өндгөөсийн боловсролч гэсэн ингээд алдагдчих болно. Өндгөөс боловсрох чи яг сарын тэмдгийн мөчлөгийн дунд үеэр тий тэгээд ингээд эндометрийн зузаарлал гэл бүх юм ингээд нөгөө мөчлөгтэй ингээд тогтсон цаг хугацаанд явагддаг учраас тэдгээр маань бүгд алдагдаад эхэлнэ л гэсэн үг. Тэг нөгөө зарим ингээд нэг хосууд олон жил ингээд одоо хүүхдтэй болох гэж хичээгээд нөгөө хүүхдтэй болох боломжгүй байгаад байдаг ч тий. Тэнгүүт нөгөө мэдээж энэс бол зарим нь бол ингээд хувийнхаа амьдралыг хөөгөл дахиад өөр хүнтэй гэрлэхэд нөгөө дахиад хүүхдтэй болцдог тий. Энэ тэгэхээр ер нь яг юу нөлөөлт юм болоо эсвэл тухайн хүмүүсүүдийн нөгөө хувийн тохироо нь яг бүрэлдэхгүй байна уу? Яг юу талбай байна уу тий? За магадгүй болохоор яг тэр хүмүүсийг нөгөө үзэж онцлоогүй болохоор бол яг ямар шалтгаантайг нь хэлж мэдэхгүй л дээ. Гэхдээ ерөнхийдөө болохоор эрэгтэй эмэгтэй хүмүүс огт тохирохгүй байна гэж бод хэлж бас болохгүй. Яа тэгэхээр магадгүй эрэгтэй шалтгаантай ч юм уу эсвэл тухайн хүн эмэгтэй шалтгаан илүү байсан байж болно. Эрэгтэй шалтгаан гэхээр 99-ийн тоон бага байсан байж болно тий. Эсвэл одоо хөдөлгөөн айгүй бага байсан байж болох юм. Эсвэл эрэгтэйд нь болохоор азосперм буюу 99 нь гардгүй хүмүүс бас байдаг. Тэр маань бас их илбэг байдаг шүү Монгол. Тэр хүмүүстэр бол бид нэр
тэсэ хаалгаа буюу яг төмсгнийх нь эдээс нь эсийг нь гаргаж аваад тэгээд өр хөврөл үсгэж аваад өр хөврлөө эргүүлэн шилжүүлэн судалгаад өр хөврөлтэй босон тохиолдол байдаг. Тэгэхээр магадгүй аль нь насаа шалтгаасан байж болох юм те. Тэгээд хэрвээ эрэгтэйд нь эрс нь гардаггүй азоспермтэй байсан бол тухайн хоёр маань жирэмсэлж чадахгүй шүү дээ. Эрэгтэй шалтгаантай өргөдөлтэйгээд эмэгтэй нь магадгүй нөөц нь бага байж агаад магадгүй дараагийн хүнтэй суудсан чинь эсн айгу сайжирсан ч юм уу те. Ингээд өөрөө итгэвтэй эмчилгээнд явсараад болчихсон ч гэж болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол заавал онцлуулах хэрэгтэй. Ямар нэгэн байдлаар өргөдлийн одоо шалтгаан байгаа гэж бодож байна. Тэрнээсээ болоод жирэмслэхгүй байж байгаа. Тэгээд дараагийн ингээд хүнтэй таарад ингэж жирэмсэлсэн байж болох юм. Эрэгтэй шалтгаан л шууд санаанд орж ирж чинь юу азоспермтэй байсан байж болох юм. Тэгээд ингээд жирэмслэхгүй байж байгаа. Дараа нөгөө эрс нь хэвийн ялгардаг байсан хүнтэй таарчингуудаас жирэмсэлсэн байхыг үгүйсэхгүй. Хоёулаа ингээд өргөдөл гэж яриад байдаг. Өргөдөл гэдэг нь яг юу юм бэ? Өргөдөл гэдэг маань болохоор нөхөн үрчхүүн насанд байгаа тийм нөөцтэй байгаа хүмүүс жилийн хугацаанд одоо ямар нэгэн хамгаалах хэрэгсэл кондом ч юм уу те дааврын юм хэрэглэхгүй байхад одоо жирэмслэхгүй байх юм бол ингээд өргөдөл гэж байгаа. Тэгэхээр өргөдлийг болохоор 35 нас хүртэл бол 1 жилийн хугацаа гэж үзээд 35-аас дээш болохоор 6 сарын хугацаанд жирэмслэхгүй байх юм бол тэр бол өргөдөл гэж үзэж байгаа байхгүй. Тэгэхээр настай хамааралтайгаар нөгөө жирэмслэхгүй байх хугацааг нь болохоор олон улсад ингээд тодорхой хэлээд өгсөн байна. Тэгэхээр ямар нэгэн хамгаалтгүй бэлгийн харьцаанд байгаа мөртлөө жил буюу түүнээс дээш хугацаагаар жирэмслэхгүй байх юм бол та өргөдөлтэй гэж үзээд нөхөөрчгүй өргөдлийн эмчт хандах хэрэгтэй гэсэн үг. Тэгвэл одоо үр шилжүүлэн суулгах ч юм уу одоо байгалийн жамаараа жирэмслэхгүй байгаа хосод ингээд үр шилжүүлэн суулгах гэл ерөнхийдөө нийтлэгээр үр шилжүүлэн суулгадаг гэж яриад байгаа шүү дээ. Энэ процесс хүртэл яг ямар аргуудаар одоо жирэмслэх боломжтой байдаг. Энэ яг эмнэлгийн нөхцөлд ч юм уу те очоод зөвлөгөө авсныхаа дараа тэгэхээр үр шилжүүлэн суулгахаас наан олон аргууд байгаа. Нэгдүгээрт нь бол өөрөө байгалийн одоо мөчлөгөөр жирэмслэх боломжтой. Тэгэхээр ямар нэгэн яг зөвхөн эмийн тусламжтайгаар үндгээсийн дэмжиж тэгээд нөгөө бэлгийн харьцаанд орох өдрийн тавлаад явуулчихж байгаа. Нэгсэндээ өндөвч сэдэх зүйл арга гэсэн үг. Хоёрдоорт нь өндөвч сэдэх өөр бусад нөгөө нэг advanced ийм одоо идэвхжүүлсэн аргууд бол байна л да. Тэр нь болохоор ийм уугаад баг тунтай тариа гонадотрофийн даавар тариад өндгөөсийн хэвийн боловсруулаад бэлгийн харьцаанд орохын зөвлөд ингээ бас жирэмслүүлж болчдөг. Бас нэг арга нь болохоор эрсийг угаагаад ингээд умаа хүндэд нь цацаад өгчдөг. Энэ ямар хүмүүс дээр хийгддэг вэ гэхээр одоо эрс нь эмгэг хэсэгтэй тий үсэн эсүүд айгүй ихтэй тим эсүүдтэй эсвэл умаа хүзөөний салианы өөрчлөлттэй тий эсвэл одоо эсрэг бие үүсчээд байдаг. Эсвэл умаа хүзөө нь одоо ямар нэгэн нарийнсалтай ч юм умаа хүзөөний эмгэгтэй тим хүмүүс дээр бол эрсийг нь угаагаад умаа хүн дээр нь цацаад өгчих юм бол хурдан жирэмсэлж чинь. Энийг болохоор интраутерины инсеминашн буюу умаад эрсийг цацах ажиллбар гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ бол бас айгүй энгийн бөгөөд бас болох боломжтой аргуудын нэг үр шилжүүлэн суулгахаас наан хийгддэг ажил. Тэгэхээр эдгээр аргуудын тусламжтайгаар жирэмсэн болох боломжтой. Үр шилжүүлэн суулгах бол бүр өөрөөр болох боломжгүй те гуурсан битүү ч юм уу эсвэл эндометриозын хүнд хэлбэртэй эрс нь гардггүй төрөний хэлээд азоспермтэй эдгээр хүмүүс бол яалтж байхгүй үр шилжүүлэн суулгах буюу инвитро фертилизашн яаргаар жирэмслэнэ. Тэгэхгүй бол өөрөөр болох боломжгүй байгаа. Тэгэхээр нөөсийтэйгээ үндгээсийг боловсруулаад ингээд өвчсөн ч гэсэн гуурсан ажиллахгүй бол гуурсаараа дамжаад өр хөврөл маань умаад аварч ирээд бэлтгэж чадахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр бэлэн өр хөврөлийг ингэж өсгөрлж агаад умаа хүндэд нь шилжүүлж суулгах юм бол жирэмсэлж нэ гэсэн. Тэгвэл саяны үр шилжүүлэн суулгах яг ингээд процессыг та яг ингээд нэг минутанд ч юм уу тэг багтаагаад яг ямар процесстэй яваад яг хүүхд төрөх одоо тэг эсвэл умаад одоо ингээд тогтох. За эхлээд бол тухайн эмэгтэй эрэгтэй хоёр гэр бүлийн асуудал маань
үр шилжүүн суулгах эмнэлэгтэрээ ирээд одоо багц шинжилгээнд орно. Багц шинжилгээ гэхээр тухайн хүн маань болохоор унтуулгатай үндгээсийг ялгаж авах ажилбарт ордог учраас тухайн хүн зүрх судасны талаас одоо уушиг зүрхтэй бөөр элэг ингээд бүх эргэтэн системийн талаас ямар нэгэн эмгээг өөрчлөлтгүй байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэрийг олохоор эхлээд тэр багц шинжилгээгээр онцлоод тодруулчин тэгээд тухайн хүнийг олохоор бие махбодын хувьд бэлтэн гэсэн үг байхгүй юу? Магадгүй уушигны хатгаатай ч юм уу уушигны эмгэгтэй эсвэл зүрх судасны асуудалтай хүн бол тухайн нарийн мэрэгжлийн эмчнэр үзээ тэр хүний ингээд бэлтэж ингээд биеийг нь бол бэлтэж өгөн. Дараа нь бол тухайн хүний сарын тэмдгийн мөчлөг яг ингээд нөгөө эхлэх үе байх хэвээр. Нэгээс 2 дахь өдөр дээр тэр хүн ирж явах хэвээр. Тэгэхээр 2-оос 3 дахь өдөр дээр нь тухайн өндөвчний үйл ажиллагаа, маань үйл ажиллагаа, өмчин тархины үйл ажиллагааг тодорхойлох дааврын шинжилгээнүүд авагддаг. Тэгэхээр тэр дааврын шинжилгээг авч үзснээрээ тэр дааврынхаа тусламжтайгаар тэр хүнд ямар тунтай яаж одоо тариул үндгээс нь олшроод хэвийн ялгарх гэдэг ингээд тогтооно гэсэн үг. Цаанаасаа ингээд бүгд ингээд нөгөө стандарт байждаг. Тэгэхээр тэр хүний дааврыг тодорхойлсны дараа тэр хүний 3 дахь өдрөөс нь сарын тэмдгийн мөчлийн 3 дахь өдрөөс нь гонадотрофийн дааврыг хид хидээр нь тарьж эхэлнэ гэсэн үг. Тэгээд 10-аас 12 юм уу 14 хоног үргэлжилж тарина. Энэ хугацаанд 2-оос 3 юм уу 3-аас 4 удаа эхот хараад үндгээсийн хэмжээд боловсралтыг ингээд чеклээд явчихна. Тэгээ өндөвчөнд болохоор 2 буюу түүнээс дээш 19-өөс 20 мм өндгээс боловсроод эхлэх юм бол өндөвчийг өндгээсийг гадагшлуулах тариад тэрний дараа 36 цагийн дараа өндгээсийг сорж авах ажилбарт орно. Тэр сорж авах ажилбар нь бол зарим эмнэлгүүд бол унтуулахгүй орж авдаг, зарим нь болохоор унтуулгатай орж аавна. Гэхдээ ихэнх одоо баг дэлхийн одоо үр шилжүүн суулгах эмнэлгүүдийн баг 90% нь бол унтуулгатай авдаг. Тэгээ унтуулах нэг 10-аас 15 минут унтуулаад үндгээсийг сорулж авчаад тэр сорулсан үндгээсээ болохоор лабораторид авчираад ингээд ялгана. Грейд 1, грейд 2 ч гэдэг юм уу тий өөр хөвөрл болох магадлал өндөртэй эс одоо хэвийн бус хөгжөөгүйс ч гэдэг юм ингээд ялгаад хамгийн сайн чанартай эсүүд нь өөр хөвөрл үүсгэн гэсэн үг. Intracerebral sperm injection буюу өөр хөвөрл эрсийг умаар өндгийс рүү тарьчихна. Тэгээ тарьснаас хойш 3, 2, 3, 4, 5 хоногтой шилжүүн суулгаж болдог. Ер нь бол 2 хоногтой өөр хөврлийг шилжүүн суулгаад хүүхэд төржсэн тохиолдод бас байдаг. Зарим үед басахаар өөр хөврөл маань гадаад орчин тэсвэр муутай байгаа тохиолдолд бас эрт үед нь суулгахад бас үр тогтцсон тохиолдод бас байдаг. Тэгээ манай Монголд бол 2 эмнэлэг бол 5 хоног хүртэл буюу пластоцист гэдэг ингээд 5 хоногт өөр хөврөлийг пластоцист гэж нэрлэдэг. Тэр хүртэл нь хөгжүүлээд шилжүүн суулгадаг эмнэлэг байгаад бусад эмнэлгүүд нь болохоор 3 хоногтой, 4 хоногтой, 5 хоногтой гэдэг ингээд хоногуудтай өөр хөврөлийг шилжүүн суулгадаг тийм эмнэлгүүд бол байдаг. Тэгээ суулгаснаас хойш 7-аас 10 хоногийн дараа цусны шинжилгээ үүсгэх юм бол цуснд хэрвээ хийгээд аваар буюу жирэмсний даавар ялгарч байх юм бол өөр хөврөл маань умаа хүндэд тогтцсон байна гэж үзээд тэр хүн маань ингээд жирэмсэн болчихж байна гэсэн үг. Тийм тэгээд бол ер нь бол 4-7 хоногтод умаа хүндэд яхаагаар харахад ургийн цэв рүү харагдчихэдэг. Тэгээ 6-7 хоногтод ургийн зүрхний цохилт нь ороод ирчихээр ингээ хэвийн жирэмсэлт гэж үзэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ ингээд эхнээсээ ингээд дуустал одоо юу гэдэг жирэмсэн болоод ургийн одоо зүрхний цохилт орж иртэл хугацаад болж байгаа процесс нь юм байна гэсэн. Тэгээ одоо яг энэ хосоодод одоо яг ингээл саяны ингээл олон процессыг дамжих хүртэл бас мэдээж энэ одоо үр шилжүүлэн суулгах хүртэл том бас айдас бас байдаг баг тийм. Энэ тэдгээр хүмүүст ингээд зөвлөхөд та тэгээ хосоодод үнэхээр ийм үр шилжүүлэн суулгах шаардлагатай бол одоо тэр айдсын даван тулгч айдснаас нь одоо тий ангижруулахын тулд ямар зөвлөмж хэлэх вэ? Ер нь бол мэдээж яана ингээд өөр хөврөл үүсэх болов тий өөр хөврөл маань чанартай сайн байх болов шилжүүн суулгасан дараа өөр хөврөл маань тогтох болов гэдэг тийм айдсууд бол байгаа. Гэтэ ер нь хүмүүс айгүй их ингээд нөгөө янз бүрийн ингээд мэдээллийн сувгуудаас ингээд буруу зөвгүй мэдээллийг айгүй их хэмжээгээр уншаад байдаг.
Тэгэхээр нөгөө нэг ялангуяа эмэгтэй тэр нөгөө өндөөс эмэгтэй тал нь бол илүү стресст орчдөг. Янз бүрийн сайн муу ингээ өөртөө хэрэгтэй хэрэггүй мэдээллийг авчингууд тэр хүн маань стресст ороод өндөвчний үйл ажиллагаа одоо хэвийн өсөх өндгөөсийн процесс аюул саад учруулдаг. Стрессээс болоод хит ингээд депресд орчдөг учраас тэгэхээр тэрийг ингээд нөгөө нэг заавал уншиж тэрийг нарийн ингээд нэг бүр ингээд энэ хүн зүөх хийгээд энэ буруу хийгээд энэ үуч гэдэг юм уу те ингээд шатах гадаг юм шиг тийм хүмүүс бас байдаг байхгүй хитрхи их мэдээлэл уншаад тийснээр тэр хүмүүс аюул их ингээд үр дүннийг нь жоохон бууруулж байгаа юм шиг надад санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр эмчтэй итгэх хэрэгтэй. Тэгээ өөрсдөө ч гэсэн сайн итгэх хэрэгтэй. Тэгээд аюу тийм ингээд стрессийг аюу бага түвшинд барих тэр нөгөө гадаад хэвийн эвгүй мэдээллүүдээс өөрийгөө ингэж тусгаарлах тиймэрхүү байвал ил үр дүнтэй сайн байгаад байдаг. Тэгэхгүй ингээд аюу их ингээд мэдээллийг энэ тэндээс уншаад ирэхээр ингэж болдгоо юм байна, тэрнж болдгоо юм байна, инкeret фейлдчихдээ юм байна гэдэг ингээд те бүтлгүй болчихдээ юм байна ингээд бүтлгүй юмнууд аюу их уншаад тахаар хүнд аюу их сөрөг ингээд юм энерги өгөөд идэх юм уу аюу их ингээд бүтлгүүтэл аюу дагаад байд юм шиг санагддаг. Тийм болохоор аль болох тайван стрессгүй ямар нэгэн гадаад орчны сөрөг мэдээллийн сувгнуудаас ингээд өөрийгөө чөлөөлөөд стрессгүй орчинд өөрийгөө байрлах хэрэгтэй. Тэгээ хоорондоо маш эвтэй найртай байгаа. Нэгнийг аягүй сайн дэмжих юм бол үр дүн аягүй өндөр сайн байдаг. Тэгж юм харагддаг. Энэ үр шилжүүлэнс болох одоо аргыг яг амжилтын хувь нь яг хэдэн байдаг бол 29 нас хүртэл бол 67% та Монголд. За 35 нас хүртэл бол нэг 42%, 42-45%. 40-с дээш хувьд болохоор багасчдаг л да мэдээж 27-8% байгаад. Тэгэхээр наснаас хамаарна, нөөцөөс хамаарна, өндөвчний үйл ажиллагаа тэгээ тухайн хүний үр хөврлийн чанараас маш их хамаардаг. Мэдээж бас үр хөвөр сууж байгаа эндометри эрүүл байдлаас аягүй хамаардаг. Тэгвэл одоо нэг удаа ч юм уу мэдээж эн чинь бас олон одоо нэг удаагаар зогсохгүй шүү дээ. Тэнгүүд нэг удаа ингээм амжилтгүй болчлоо гэвэл дараагийн алхам юу байх вэ те асуудвал одоо ямар одоо те яаж одоо дараагийн процессыг бие бэлдэх шаардлагатай вэ? За нэг удаа амжилтгүй боллоо гэхэд дараагийнхтай болохоор нэг яарах хэрэггүй бах хэрвээ нөөц нь бүр хэд багасчаагүй бол хэрвээ нөөц айгүй сайн тэгээд өөр бусад хүндрэлүүд бага хавсарсан өвчин цөөхөн байх юм бол бие сайн бэлдэх хэрэгтэй, сэтгэл зүгээ бэлдэх, бие бэлдэхтэй. Тэгэл ер нь бол ингээл хит яарч болохгүй гэж би бодож байна. Ямар ч гэсэн бие сайн бэлдэж агаад стрессээ сайн ингээд зохицуулж агаад тэгээ мөнгө санхүү, тэгээ ажлын ачааллаа тааруулж агаад тэгээд орол илүү үр дүнтэй тэхгүй хүмүүс ингээ нэг фейлд чингүүтэй одоо өстө нэрээ дахиад шууд хурдхан шиг орчих юм бол болчихно гэд ингээ яарад ингээд ямар ч бэлтгэлгүй орчоод байдаг. Тэгэхээр ингээд бас дараагийн дахиад ингээд давтагдах юм болчиход байдаг. Тийм болохоор хэрвээ нөөц хит багасчаагүй тий хүнд үнэхээр тэр хүнд цаг хугацаа маш бага бол яг яарч болно л доо. Хэрвээ яарах шаардлагагүй бол бие бэлтгэл илүү сайн үр дүнд хүрэх байх гэж бодож байна. Саяны энэ үр шилжүүлэн сулгаач байна энэ өвдөлттэй юу энэ одоо тэр тариах ч юм уу энэ мэд чинь бол одоо гаднаас нь л хийж штэ тэгээ өөртөө бараг хийдэг бах тий эсвэл хосон ч юм уу хийж өгдөг штэ тий ер нь энэ өвдөлттэй юу өвдөх өндгийн хэсгийг сорулж авах ажилбар буюу oven pick up гэдэг нь болохоор хэрвээ унтуулахгүй орвол өвдөнө. Унтуулахтаа орж байгаа л өвдөхгүй ямар ч мэдрэх юм байхгүй. Үр хөврөлийг шилжүүлэн суулгаад ямар ч өвдөлт байхгүй. Ямар ч зовиргүй юу ч мэддэхгүй. Тэгэхээр тийм их стресстэй. Унтуулахтаа өндгөөсөө сорулж аваад тэгэл дараа нь өөр хөврөлөө шилжүүлэн суулгаад ямар ч өвдөлт мэдрэхгүй гэхээр асуудал байхгүй гэсэн. Хүмүүс бас нэг түгээмэл нэг ярддаг нэг бас сэдв байдаг штэ. Нөгөө хідэн өөр хөврөл суулгасан тэгээд хэдийн эргээд авна гэлээдэг штэ. Тийм тохиолдол ер нь яг хэдийг суулгах боломжтой эдийн нэг удаадаа. Наснаас хамаардаг. Олон стандарт байж дээ.
За тэгэхээр 35-наас хүртэл 1-2 өрх үрс болгоно. 35-аас 40 настайд болохоор 2-3 өрх үрс болгоно. 40-с дээш бол 3 буюу түүнээс дээш суулгаж бодно. Гэхдээ маш олон өрх үрс зэрэг суулгах юм бол хэрлэх магадлал байгаад байгаа байхгүй. Хэрлэн гэдэг маань бас жоох эрсдэлтэй дагуулж идэг болохоор тухайн хүнээсээ тэр нөгөө үр шилжин суулгуурд нь хэд удаа орж исэн, хэд удаа болохгүй бүтлгүүцчихсэн гэх мэтчлэн нас тэгээд үр хөвглийн чанараас хамаардаг. Тэгэхээр олон улсын стандартаар барайл суулгана гэсэн үг. Гэхдээ 5 хоногт үр хөвглийг бол нэг л суулгадаг. 2, 3, 4 хоногт үр хөвгөл бол яг энэ тоогоор суулгана гэсэн үг. Тэгвэл одоо нөгөө хүмүүс нөгөө ихрийн удамгүй ч гэсэн одоо зөвхөн одоо үр шилжин суулгах ажилбар хэлэхгүйгээр бас ингээ ихэр хөвг төрүүлэх нь боломжтой байдгүй. Боломжтой үр шилжин суулгах түрүүний хэлсэн одоо 2 буюу 2-оос 1-ээс 2 ис суулгана гэж байгаа шүү дээ. Тэнгүүд 2 ис суулгаад өөрөөр ихэрлэлцэн хүмүүс маш их байдаг. Тэгэхээр болол бүр 3 ихэрлэлцэн хүн байгаа. За миний тохиолдолд бол 3-ыг суулгаад 5 ихэр болж исэн тийм тохиолдол байгаа. Тэгэхээр нөгөө нэг бид нар бол 5 ихэр дээр болохоор fetal reduction гэдэг юм бас бага сартад хийдэг. Яагаад тэгэхээр тэр хүн 5 ихрийг тийхэд хэцүү амнаас эрүүл мэндэд аюултай учраас тэрийг бас ингээ багасгадаг бас тийм ажилбарууд байдаг. Тэгэхээр бол 3 ихэр бол бас их дүр бас жирэмсэлж байна тий. 2 ихрүүд бол маш их байгаа. Тэгэхээр нөгөө 2 өөр исийн 2 ихэр төрсөн болдог тийм 10-аас 15% байдаг. Эрүүл амьдралын зөв хэмнэл, эрүүл хэмнэл подкастыг сонсож байгаа танд баярлалаа. Цаашид бидэнтэй хамт илүү их мэдээлэл авахыг хүсвэл subscribe хийж хонхоо дараарай. Тэгвэл бас нөгөө юм жирэмслэлтэй холбоотой нэг асуудал нөгөө одоо золбох ч юм уу эсвэл өсөлтгөө жирэмслэлт гэж сүлээд маш их яригдал нь шүү дээ тий. Тэгэхээр эдгээр хүмүүс яг одоо бас ингээл мэдээж одоо үр шилжилгээ төвөдөл мэдээж очичлаа тий нэлээд хит хитэ удаа амжилтгүй одоо жирэмслэлтийн дараа ч юм. Ер нь одоо юм өсөлтгөө жирэмслэлтээс одоо сэргийлэх ч юм уу тийм боломж байгаа юу гэж. За өсөлтгүй жирэмсэн гэхээр маш их өргөн асуудал яригдаад байна л да. Тэгэхээр өсөлтгүй болгож байгаа үндсэн шалтгаан болох хэрэгтэй. Өсөлтгүй болж байгаа хүмүүс манайх дээр болохоор монголчуудын дунд вирус цитомегала вирусын халдвартай болол тэгэл өсөлтгүй болчлаа гэх ганцхан юм яриад байдаг. Вирусын халдвараас шалтгаалсан өсөлтгүй болох магадлал айгүй бага байдیں۔ 10-аас доош хувьд байдаг. Өөр бусад маш олон шалтгаантай байгаа. Мавлжингийн эндометриоз, аденомайозис гэж болно. Одоо өндөгчний эндометриоз гэж болно. Умаан таславчтай умаатай байж болно те. Тэгэх юм бол нөгөө урагч нь үүсч чадахгүй ингээд нөгөө өсөлтгүй болчих болдог байхгүй. Эсвэл нөгөө өндөгчний чин тэрхтний асуудалтай байж болно. Hyperprolactinemia буюу даавар нь одоо ингээд алдагддаг тийм байх юм бол бас дааврын шалтгаантай бас өсөлтгүй болж болно. Өөр ингээд нөгөө ихсийн шалтгаантай байж болно. Ихсэн дутуу хөгжөөд хөгжихгүй байж болно тий. Эсвэл одоо бүр зөвхөн цусны бүлгэлтийн асуудалтай хүн байж болно шүү дээ. Тий. Тэгэхээр тархлын шалтгаантай өсөлтгүй болно. Ингээд өсөлтгүй болж байгаа шалтгаануудыг тодруулах юм бол тухайн хүнийг дараагийн жирэмслэлтээс нь урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Тэгэхгүйгээр ингээд нөгөө ганцхан цитомегала вирус ч юм уу вирусын шалтгаантай гэж андуурч ерөөс болохгүй. Олон шалтгаанууд байгаа. Тэр олон шалтгаануудыг бүр ингээд урьдчилж бэлдэх ёстой. Жишээ нь одоо ресурс сөрөг одоо цустай хүн байгаа чинь гэхээр өсөлтгүй болох шалтгаан нь тухайн хүний эсрэг биеэсээ хамаарат өндөр байгаад идэх байхгүй. Тэгэхээр тэрийг ингээ хэрвээ өсөлтгүй болчих юм бол тэр эсвэл өнгө цэвэрлүүлсний дараа заавал эсрэг биед хариулах ёстой байгаад. Тэгжээс нөгөө цуснд байгаа эсрэг биеийнхээ хэмжээг бууруулж байгаа дараагийн жирэмслэлтийг хэвийн эрүүл төрүүлэх тэр нөхцөлийг бүрдүүлж тэгжээс дараагийн жирэмслэл эсэлтэхгүй болохоос урьдчилан сэргийлнэ гэсэн үг. Тэгэхээр маш олон шалтгаанууд байгаа. Тэрийг бас илрүүлдэг шинжилгээнүүд нь ч гэсэн бас Монголд ороод ирсэн байгаа. Хэрвээ үзүүлээд эрт өөрийгөө биелдээд эмчлээд явах юм бол тэрнээс урьдчилан сэргийлээ дараагийн жирэмслүүд нь хэвээ авах боломж байгаа.
Тэгвэл эдгээр одоо жимсэлтэн ингээд амжилтгүй болж байгаа. Одоо эмэгтэйд мэдээж аюу хэцүү байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ч хүнийхээ талаас тэг гэр бүлийнхэн ч юм уу те ингээд нөхөртөн ч юм уу ингээд ийм тал дээр нэг ингээ анхаараа дэмжлэг үзүүлээрэ гэд нэг хэлмээр байдаг зөвлөмжүүд бас байгаах те. Ааха. Тэг тэрний талаар за өсөлтгүй болж байгаа жирэмсэнгүүд дээр бүр ингээд өсөлтгүй болох гээд ингээд байгаа үе дээр нь анхаарахгүй хайж юусоо болохгүй. Яа тэгэхээр ургийн төрхний цохилт наалдагддаг ч юм уу те ихсэн цусан амд алдагдаад шинэ ихсэн ховхорч барьсан цусмас алдаж байгаа үед нь бол яаралтай эмдийн тусламж авах хэрэгтэй хоцрооч болохгүй. Тэгэхгүй болох юм бол нөгөө эрт үед нь эмчилж чадахгүй байхгүй. Цусалдаад байгаа шалтгааны тодруулж чадахгүй те энэ нөгөө дааврыг нь дутагдаад байгаа энэ хөөж чадахгүй. Цуцыг хамгаалж чадахгүй ихсийн тэр тэжээлийн асуудлыг шийдэж чадахгүй ингээд дэмжиж чадахгүй эмчилж чадахгүй байгаад юм бол угаасаа зуулж штэ. Тийм болохоор аль болох ингээд нөгөө мэрэгжлийн эмд хандаад эрт үед нь л арга хэмжээ авах хэрэгтэй. Тэгэхгүй ингээд оройтсан хойно ингээд айгүй ингээд хэцүү байгаад идэх штэ тийм. Тэгэхээр аль болох нөгөө нэг ингээд эн чинь ингээд нөгөө тогтмол үзлэгт хамрагдаад яваад байвал айгүй зүгээр. Хүмүүс чинь аюу ингээд тогтмол үзүүлээд яваад байдаг хүмүүс зөндөө идэх байхгүй над тэр бол маш их юм итгэвтэй гэсэн мөртлөө юм ингээд сайн өөрийнхөө төлөөцөлтөд явдаг эмэгтэйчүүд аюу их байгаад байдаг. Би одоо ингээд маа үзэний хавдрисийнхаа шинжилгээг тэдэн сарын тэдэн нөхсөн одоо миний ингээд хугацаанд болцсон гэх өөр ингээд орж ирээд өгдөг. Тэр бол тэр хүн өөртөө өгч байгаа хамгийн зөв алхам байхгүй. Тэгэхгүй ингээд өгөхгүй 1 жил юм 2 жил өнжчихөнгөт магадгүй тэр хугацаанд ямар нэг эрсдэл тулгуурал яах юм те. Жишээ нь над дээр маш ховор тохиолдол удамшлын гаралтай хүмүүзний хавдар хожигдсон. Тэр охин дээр бид нар 21 настай охин байсан. Уншилсан чинь эмээ намайг хавдраар өнгөрч ирсэн. Ээж нь бас хавдраа уншлагдаад хавдрын эмчилгээнд орсон. Тэгээ тэр охин дээр болохоор 21 насн дээр ингээд эрт үе дээр умаа үзэний удамшлын гаралтай маш ховор умаа үзэний хавдар уншилж байсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө ээж нь за чи одоо 20 гэхгүй зүгээр яваад очиод үзүүлгээд зөвлөөд ингээд эзүүлснийхаа хүчин тэр хүн тэр хавдрыг эрт илрүүлж болж чадсан. Тийм. Гэхдээ яг хуу эмчилгээ нь айгуу удаан айгуу муу авч исэн ч гэсэн тэр хүн бас үр дүн төхөөрсөн, эрүүл болсон. Тийм болохоор ер нь бол тогтмол эмчийн үзлэгт хамрагдана гэдэг хамгийн зөв. Тэгээ бүх юмнаас ингэ сэргийлнэ гэсэн үг. Жирэмсэн дээр ч ялгаагүй. Нөгөө дотоос олбдог хүмүүс дээр ч гэсэн ялгаагүй. Байнгын тогтмол үзлэгт ороод ахаар тухайн үнд ямар асуудал байгааг эрт илрүүлээд тэрэндээ тохирсон эмчилгээг аваад яваад ахаар жирэмсэн болсон ч гэсэн цолбох эрсдэл чинь 50% буурч гэнэ гэсэн үг. За та нуусаа тогтмол үзлэг гэдээ ярьлаа шүү дээ тий. Ер нь эмэгтэй хүмүүс ер нь одоо ямар хугацаатайгаар тий жимсэн биш үедээ ер нь ингээд үзлэгт оролцож байх хэрэгтэй. За жилд нэг удаа бол эмэгтэйчүүдийн үзлэг заавал хамрагдах хэрэгтэй. Тэгээ энэ хугацаанд энэ үедээ бол humаа үзүүний хавдрын эсийн шинжилгээ буюу pap тест, pap smear тестийг бол заавал өгөх хэрэгтэй. Хэрвээ бэлгийн харьцаанд орсон л бол ер нь humаа үзүүний хавдрын эсийн шинжилгээ өгөх хэрэгтэй. За тэгээд энэ шинжилгээгээр болохоор эрт үед нь humаа үзүүний хавдраас урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Ер нь бол humаа үзүүний хавдрын одоо тохиолдлын тоогоор Монгол ер нь маш дээгүүр орж байгаа. Жишээ нь за 7 хоногт бид нар 10 pap тест авлаа гэж бодоход нэг 3-4 хүнд нь болохоор өөрчлөлттэй гараад байгаа байхгүй юу. Тэгэхээр хавдрын шинжилгээ бол зайлшгүй нэг номын шинжилгээ. Бид нар болохоор урьдчилан сэргийлэх бас вакцин хийж болж байгаа. Тийм. Тэгэхээр хавдрын 4 валенттай вакциныг Монгол улс оруулаад ирсэн. Тэрийг хийснээрээ болохоор эрсдлээс маш хүмүүсийг аврах боломж таага. Тийм 9 валенттай гэж бас байдаг л та. Тэр нь бол бусад олон улсад айгүй хөрөнгө хэрэглэгддэг. Манай дээр болохоор хамгийн сүүл 4 валенттай нөрөд ирсэн байгаа. Тэр бол бас айгүй сайн. Одоо нөгөө нэг бэлгийн харьцаанд ороогүй охтуудад хийгээд ааш хөвгүүдэд бас хийдэг. Яа тэгэхээр хүнцэр вирусын шалтгаантай эрэгтэй хүмүүс шулуун гэдсний одоо төрөө булчирхай тий
тийм давсагны хавдрууд аюу их байгаа байхгүй юу? Эмэгтэй хүүхдүүд татвар муу зүйний хавдар өсөх эрсдэл аюу хөтлөгдөж байгаа. Тийм болохоор эрэгтэй эмэгтэй хүүхд хоёуланд нь хийх боломжтой гэсэн үг тийм. Тэгэхээр нэг жил за надад хэрвээ 25-аас за 28-аас доош бол 3 жилийн удаа өгч болно. 25-аас дээш болоод ирэх юм бол жил алга өгөх хэрэгтэй пап тест. Шинжилгээнд одоо үзлэгтэй бол жил заавал нэг орох хэрэгтэй. Тэгэх юм бол бас урьдчилан сэргийлэх боломжтой болов гэж бодсон. Мөн бас одоо яг эмэгтэйчүүдэд гэхээр хөхөө өөрөө шалгах гэдэг арга аюул чухал байдаг шүү дээ, тий. Тэрийг бас нөгөө одоо ихэнх хүн эмэгтэйчүүд бол нөгөө жирэмсэн басныхаа дараа төрсний дараа л нөгөө яг тэрийг мэддэг шүү дээ. Тэрнээс өмнө бол ингээд ирсэн анхаарч одоо нөгөө тэр төдийлөн нөгөө яаж шалгахаач мэддэггүй байдаг. Ер нь энэ аюул чухал арга одоо тий. Тий, ер нь бол хөхний одоо хавдрын риск бас Монголд бас өндөр байгаа. Хөхний одоо селф чек ингээд нөгөө бүр ингээд нөгөө зарим ингээд яг яаж дараалж шалах уу гэх бүр ингээд зураг тууцууд хүртэл байждаг шүү дээ. Интернетээр харсан ч гэсэн яаж айгүй энгийн аргууд тойрог байдлаар ингээд тэмтрээ шалгах чинь тэгээд хөнөөс нь ямар нэгэн шингэн зүйл гарч ийн үү, усрахаг юм гарч ийн үү, зүү гарч ийн үү, цусрахаг юм гарч ийн үү гэдгийг үзэх хэрэгтэй. Маш хөндөөр өвчтэй булчирхаанууд томорцсон тий. Булчирхаан нь болохоор сугны ингээд чиглэлтэйгээр ингээд томорцсон, хатуу хөдөлгөөнгүй нэвчсэн юм шиг байдалтай тий. Тэгээд цус гарах юм бол энэ бол аюултай шинж. Тэгэхээр тэрийг заавал үзүүлэх хэрэгтэй. Эмэгтэйчүүдээ эмч үзнэ, хөхний эмч бас үзнэ, хавдрын эмчүүд бас үздэг. Тэгэхээр тэр эмчнэр заавал үзүүлээд тэгээд ингээд ямар нэгэн эмгэг байна уугүй гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Яа тэгэхээр хөөх өндөвч сав бүгд адил холбоотой. Тийм болохоор заавал үзүүлэх хэрэгтэй. Өөрөө байнга шалгаж явах хэрэгтэй. Энэ бол яг өөртөө хийх хэрэгтэй хамгийн чухал. Одоо нэг дадал болцсон байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөөс одоо жил сар болгон одоо шалгах хэрэгтэй гэсэн үг үү тий? Үгүй, усанд орох болгонд л шалгаж авах хэрэгтэй. Тийм их цаг хугацаа авахгүй шүү дээ. Хэдхэн минут болох байхгүй. Хөхөө ингээд тойруулаад ингээд тэмтрэл шалгах чинь тий. Хөхнөөсний толгооноос ингээд шингэн юм гарч ийн үгүй юу үзэх хэрэгтэй. Суугаа барьж үзээд тэгээд ингээд хөхөнд ч ямар нэг асуудал байхгүй болвол эхний үед бол өөрөө чеклээд үзчихэж байгаа шүү дээ тий. Хэрвээ ямар нэг ингээд тэмдрэгдэх юм байгаад тий өвчин ороод ингээд ах юм бол мэрэгжлийн эмчт хаандаад маммограм гэдэг хөхний эрентгийн зураг байдаг хамгийн суур шинжилгээ ахгүй. Тэгээд дараа нь хөхний эход харуулж олно. Тэгээ бүр илүү дэлгэрэнгүйгээр MRI, CT харуулад тэгээд оншин тодорхойлох боломжтой гэсэн. Тэгэл хаялаа нэг одоо нөгөө яриагаа дуусгах өмнө эмэгтэйчүүдэд нөгөө даавартай холбоотой эдгээр бас асуултууд байна л да. Нөгөө ингэж байдаг шүү дээ. Нөгөө зарим эмэгтэйчүүд одоо даавар агуулсан одоо тий жимсэд хамгаалах бэлтгэл хэрэглэхгүй бол ингээ батгашаад байдаг гэлээдэг тий. Ер нь энэ бол одоо хэр үнэн бэ? Үнэн гэж юу? Ер нь болохоор зарим болохоор нөгөө дааврын одоо алдагдaltaй хүмүүс байдаг гэж түрүү ярьсан ш. Тэгэхээр андроген даавар ихсдэг буюу одоо эмэгтэй хүнд яг өсний ургалт одоо юуны сормосны ургалтын өмдөгний усны ургалтанд оролцдог эрэгтэй даавар тодорхой хэмжээгээр ялгарч байдаг. Тэгэхээр тэр дааврын алдагдaltaй хүмүүсийн ах юм бол нүүрэн дээр нь ч юм уу батгахших тиймэрхүү бас өндөвчний үйл ажиллагаатай холбоотой өндөвчний олон улгаат хам шинжтэй хүмүүстэр бас даавар алдагдал явагдчихдаг андроген дааврын тийм бол ялж авахгүй. Тэр даавар яг тэр одоо андрогенийг дарангуулдаг баг тунтай даавар агуулсан хавцарсан дааврын бүтээгдэхүүн хэрэглэх шаардлага гардаг. Гэтэ тэрийг заавал эмчийн зөвлөмжөөр уух хэрэгтэй. Тэгэхгүйгээр өөр шууд өөр аваад уухтаас болохгүй. Яа тэгэхээр тэр маань дотроо өөр агуулмжтай. Өндөр тунтай, бага тунтай тийм авсарсан гэдэг хэмжээнүүд нь өөр байдаг байхгүй. Тэгэхээр тэр хүн өөрийнхөө яг тохирсон ингээд дааврыг эмчийн тусламжтайгаар авч явах юм бол аюулгүй. Яа тэгэхээр даавар хамаагүй хэрэглэх юм бол бас нөгөө цусны бүлгэнэлтийн асуудалтай хүмүүстэр илүү аюултай байдаг байхгүй. Тэгэхээр тэр эмч танд ямар даавар аюулгүй хэлбэрээр болох вэ, тохирох вэ гэдгийг хэлээд өгнө гэсэн.
Тэгвэл бас мөн эмэгтэйчүүд нөгөө сарын тэмдгийн одоо ирсний дарааны тодорхой нэг хугацаанд эсвэл төрсний дараа ч юм уу тий нөгөө ингээд бэлгийн харьцаанд орох ингээ хүсэлгүй болох ингээ тохиолдлууд байдаг шүү дээ. Энэ яг юутай холбоотой юм бэ? Энэ болохоор шууд даавартай холбоотой. Зарим үед болохоор төрсний дараа ч юм уу ингээд нөгөө бэлгийн харьцааны буурчдаг шүү дээ. Тэгэхээр чи нөгөө төрөхдөө ялангуяа доод замаар төрсөн тий өөр төрсэн эмэгтэйчүүд дээр бас тэр нөгөө нэг бэлгийн тэр уруулуудын тэр булчиргааны үйл ажиллагаа өөрчлөгдөх ч юм уу тий дээрэс нь болохоор нөгөө хөл байгаа штэ хөл байгаа тэгээд сарын тэмдэг ирэхгүй байгаа штэ тэр даавруудаас ингээд өөр байгаа байхгүй юу хэвийн нөгөө нэг даавар ирдэг хүмүүсийнхаас өөр ялгарч байгаа учраас тухайн хүний тэр нөгөө нэг бэлгийн ингээд нөгөө итгэжүүлдэг даавруудын ингээд хэмжээ айгу багасчдаг илүү нөгөө хөхний сүг итгэжүүлэхтэй ингээд нөгөө нэг recovery ингээд эргээд ингээ хэвэн байдалд орох хугацаа хгүй юу. Тэгэхээр тэр хүнд харилцаа адилгүй байна. Төрсний дараа богино хугацаанд эргээд хэвэн байдалд орчдөг эмэгтэй хүн байж хахад удаан хугацаагаар жил 2 жил хагасны дараа хэвэн байдалд ордог хүн байна. Тэгэхээр тэр нөгөө хүний өөрийнх нь дааврын зохицуулга нь хэвэн байдалд ортол нь бас ингээд нөгөө хугацаа байгаад байдаг учраас зарим үед болохоор бэлгийн дуршилгүй болох тэр дааврууд нь багасах тийм тохиолдол зөндөө байдаг. Танаар өөрчлүүлж байгаа одоо энэ өөрчлөлөгч нар дундаас одоо яг энэ асуудлаар хандж байгаа эмэгтэйчүүд ер нь байх уу? Зөвхөн эмэгтэйчүүдтэй эмчэд нөгөө үзүүлэхээс гадна мэдээж юм асуудын харилцаан дээрээ тий одоо бие биендээ одоо илүү нөгөө сайн байхын тулд ч юм уу тий танд мэдээж ханддаг байх та. Ер нь энэ асуудлаар энэ яаж одоо зохицуулах гэж тий ер нь болохоор нөгөө янз бүрийн шалтгаантай байна. Дааврын тутамшилтай хүмүүс байж болно. Төрөлхийн дааврын тутамшилтай юм бол даавар нөх эмчилгээ явна. Дээрээс нь болохоор нөгөө өтрээний хуурайшилт, өтрээний чигшлийг нэмэгдүүлэх бүтээгдэхүүн хэрэглэн. Дээрээс нь өтрээний тэр ханыг ингээд чигшүүлэхийн тулд бас юм одоо нөгөө нүүрэн дээр хэрэгэлдэг юмнууд байдаг шүү дээ. Тиймэрхүү юмнуудыг бас өтрээний ханд хэрэглэж болно. Тэр нөгөө бүлгийн булчиргаануудыг ингээд идэвхжүүлэх бас аюул хооллон бүтээгдэхүүнүүд байдаг. Тийм юмнууд хэрэглэж болно. Гол нь болохоор даав нөхөр эмчилгээ аюул их явдаг. Тэгэхээр ер нь бол багаар хэвэн байдалтай ороод тэрийг өөрөө зохицуулах боломжтой болно гэсэн. Тэгэхээр нөгөө танд ч гэсэн энэ асуудлаар байвал бас эмэгтэйчтэй эмчэд бас хандах шаардлагатай байна тийм. За ингээд нөгөө яриад бас та одоо манай ингээ эмэгтэйчүүдэд яг одоо асуултнаас одоо гадуурх одоо ямар нэгэн хэлэх одоо тэг зөвлөгөө байна уу? За зөвлөгөө одоо ер нь бол манай охтууд бол маш их одоо ялангуяа нөгөө нэг одоо залуу охтууд бол айгүй сүрхээ болчих өөрийнхөө төлөө айгүй анхаардаг ингээд миний ингээ үзлэгийн бас нэг 50-аас дээш параг айгүй их залуу охтууд айгүй их ярьж байгаа байхгүй юу би ингээ нөхөрч хүүнд хүчний үйл ажиллагаа ямар нөөцөө үзүүлээ гэд ярьж байгаа хүмүүс айгүй их байгаад байгаа байхгүй тэгэхээр миний бодлоор бол хүн өөртөө айгүй цаг гаргах ёстой шүү ямар нэгэн байдлаар өөрийнхөө нөхөрчгүй ямар байна тий өнөక్షний үйл ажиллагаа эмэгтэйчүүдийн тал дээр ямар нэгэн асуудал байгаа эсэхийг бас заавал мэргэжлийн эмчт хандаад нэг үзүүлчихэж байгаарэ гэж би зөвлөх юм. Тэгэхгүй ингээд нөгөө тоохгүй хинэггүй яваад хахаар ямар нэгэн байдлаар бүх юм хүндэрцээ байна ирэхээр айгүй хэцүү гэдэг байхгүй юу. Ингээд бүх юм өнгөрцөө байна ирэхээр ингээд тэрийг ингээд бид нар цаг хугацаа буцаах чадахгүй болохоор тэр хүн тусалж чадахгүй амар хэцүү байдалд орчод идэх байхгүй юу. Тийм болохоор ингээд хичнээн амар заавгүй амьдралын хэм маягтай ачаалтай ажилтдаг ч гэсэн өөртөө цаг гаргаад заавал эмчийн үзэгтэй хандж байгаарэ гэж л зөвлөх юм байна да. За одоо бидэнд ингээд эмэгтэйчүүдийн одоо тэр нөхөрч эрүүл мэндийн талаар юм үнэтэй гоё зөвлөгөө өгч те зарим нэг эргэлзээтэй асуултууданд ингээд хариулт өгсөн танд баярлалаа. За баярлалаа. Ийм гоё подкастт орсондоо бас маш их баяртай. Тэгээ та нарын ажил үйлсэлт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье. За эрүүл хэмнэл подкастын маань энэ удаагийн дугаар ингээд өндөрлөж байна. Бидэнтэй хамт байж дараагийн шинэ дугаарыг хүлээн авч үзээрэй.